За сайн байцгаана уу? За та бүгдээрээ энэ өдрийн мэнд хүргье. За сайхан уулзах гэж байгаа да, учрах гэж байгаа да. Мэдээл зөвлөгөө өгөх гэж байгаа да. Их баяртай байдаг багш нь. Та бүгдээрээ цагаа бариад эртхэн хурдан ороод ирээрээ. За сайхан үлрэл гой дулаарад, цагаагаар дулаарад хүн болгон сэтгэл тэнийгээд сайхан одоо уурын амьсгалтай их сайхан байна. Тэгээ эрүүл мэндийн талаар л ерөөхдөө манай монголчуудыг жоохон мэдлэг байхгүй, ойлголт байхгүй. Тэгээд айгүй сул байна эрүүл мэндийн тал дээр дэндүү одоо мэдээлгүйгээсээ болоод маш их бүх насны хүмүүс маш хөвчилж байна. Эрүүл мэндээ эрт одоо эмчилж эрт одоо ангаахаа мэдхгүй байна. Тэг үхэл хажууд чинь дагаа явж байгааг манайхан мэддэггүй. Өөхөө амьдрах уу гэдэг чинь одоо ерөөдөө байнга хангаатал хий, орчлон ертөнц гэдэг чинь ерөөдөө биднээс одоо байнга л одоо сорж шалгаж байдаг. Та нарыг байнга л одоо харж байдаг. Энэ амьдрал чи өөрөө тэр чигээр хэлсэж багш нь агуу том сорилт. Энэ үлрэл чинь та нарыг одоо сорж байгаа сорилт шалгалт. Энд амьдарч нарт ертөнцид амьдарч байхдаа л илүү хэн сорилт болгоныг зөв ухаарч, зөв ойлгож, зөв таньж, илүү хэн мэдлэг одоо олж, өөрийгөө одоо таньснараа эрүүл мэндээ сайн одоо мэдж эмчлүүлснээрээ эрүүл байснараа одоо орчлон ертөнцийг одоо танихад хүн хүнээ ойлгоход их амархан болдог. Өвчтөе байдалтай одоо янз бүрийн асуудалтай байгаа тохиолдолд юмыг ойлгож хүлээж авч одоо хүнтэй танилцсан гэдэг тийм амар юм бол биш. Тэгээ бидний хамгийн сайхан одоо боломж, хамгийн сайхан одоо мөч чинь одоо энэ байгаа бидний амьдарч байгаа энэ орчлон ертөнц. Дараа хаачаагаа бид нар таашгүй бөгөөд мэдхгүйдээ ингээд үхэн гэхээс одоо нэг айдаггүй, өвдөн гэхээс нэг айдаггүй. Тэгээ юу гэдэг ямар ч тийм хариуцлагагүй, ямар ч тийм мэдлэггүйгээсээ маш их одоо цаг хугацаа боломжийг шал дэмий үрж одоо өөрийнхөө төлөө ерөөдөө үүрэг даалгавар хариуцлага ерөөдөө юу ч байхгүй. Илүүх. Тиймдээ бид нар маш их цаг хугацааг одоо маш их боломжийг бид нар одоо маш их алдчихэв. Энэ их боломж, энэ их цаг хугацааг эртхэн ойлгоод, эртхэн таниад, эртхэн боломжийг одоо хайгаад өөрөөрөө ухаарч, өөрөөрөө ойлгож, өөрөөрөө сэрж бүх юмыг мэдхийн цагт үхэл гэдэг танд тийм одоо амархан ойрхон тийм амархад явчихгүй гэсэн үг. Яг л хүн таньж байгаа учраас. Тийм учраас хүн гинтийн үхэл гэдэг гинт штэ хүн одоо хүн таашгүй өнөөдөр үхэл хажууд одоо маргааш үххийг те одоо сарын дараа үххийг хүн өөрийгөө мэдэхгүй таашгүй. Тэг гинтийн үхлээр хүмүүс одоо явж гин хүнд өвчнөр хүмүүсээс одоо өвчнөө хүндрүүлээд өвдөөд байхад чинь одоо арга хэмжээ авдаггүй одоо цалин буухаар зав гарахаар адны ажлаа дуусгаад гэ та нар өвчин гэдэг юм чинь нэг номер та нарт хамгийн том хариуцлага. Би чинь эрүүл байж иж та нар энэ ажлын ард гарна. Би чинь дийлэхгүй дотроосоо ингээ муудаж ах чинь цалин буухаар зав гарахаар энэ ажлыг дуусгаар гэж үгүй штэ. Тэгэл та юу тэгж бодсон бол тэг бүх доторх эргэтэн чинь таныг сонсохгүй. Яг бол доторх бидний биеинд гэдэг бүхэл бүтсэн организм, тэр механизм ажиллагаа нь буруу дороотоод одоо хүндрээд нэг эргэтэн муудахад л олон эргэтэн дагаж одоо эвгүй болдог. Тэгээд олуулаа дагаж одоо үйл ажиллагаа нь алдагтаараа гинтийн үхэл гэдэг чинь маш амархан. Тэг үхэн гэдгийг тийм ойлголт мэдлэггүйгээсээ үхэн гэдгээс нэг айч гэж одоо ерөөхдөө тийм мэдээлэл ерөөхдөө дэндүү байхгүй толгой хоосон байснаас болж манай монголчууд арай
залуугаараа арай одоо насан эрт одоо хорвоог орхиж байгаа нь айгүй харамсалтай байдаг. Манайхаас бусад орнууд бол эрүүл мэндийн анхаарчдын мэдээллийг заавал өгдөг. Ямар эргэтэнд ямар одоо шинэ ургамал юугаар юу гэсэн ингээд өөрснийхөө одоо юу гэдгийг насанд нь хүмүүстэй тохирсон тэр бүх одоо ургамлаараа дамжиж гаргасан бүтээгдэхүүнүүдийг бүгдээр ингээд зөвлөмж эрүүл мэндийн сувг тусгай байна шүү дээ. Тэрийгээр чинь ард түмэндээ бүх мэдээллүүдээ өгөөд харч хүн болгон тэр сувгаасаа салахгүй тийм эрүүл мэндийн хяналтанд ороод эрүүл мэндээ аюугаа бариад авц ирэхэд урт насалж байгаа газар зөндөө биш. Манайхан бол бие өвдөж явахт харин ч нэг тоохгүй дээ. Бараагт жаахгүй. Арай эрүүл мэндийг хоошин тавьснараа бид нар маш их цаг хугацаа амьдрах хугацаагаа бид нар их талтчихж байгаа байхгүй юу? Маш их талтчихж байгаа. Машин техникийг болохоор иж бүр уншлаганд оруулаад тос маслын солиод бүх юм ингээ хариуцаад мэдээд байгаа хэрнээ өөрийнхөө доторх хэрэгтэн системийг мэдхийг ч хүсдэггүй, өвдөж байгаад эмчлүүлэхийг ч хүсдэггүй. Нүдэн болоод чихэн дүлий ингээ гүйж харьяасаар юм байгаа. Тэгээд өвчин хүндрээд өгөхийн цагт одоо харамсаад яах юм? Өгсний араас та нар гашуудаад яах юм? Цаг хугацаа хэзээ ингээд ямар хурдан өнгөрч энэ цаг хугацаа маш хурдан ер нь та нартай ерөөдөө бүх юм хурдан шүү дээ. Амьдралын үрч ерөөдөө маш хурдан. Одоо ерөөдөө хүн цагтаа, нартаа энэ улиралтай хүн одоо уралдаж сэрж, уралдаж босож, уралдаж хүн ажил амжуулах байдал чинь 11-12 цаг хүртэл унтдаг. Энэ монголчууд чиг ийм их унтдаг, тэгээ ийм залах уу, ажил хийх дурггүй. Тэгээ ажлаа гүйцэд хийгээгүй цалингаа голдог, ажил хайдаг. Тэгээ ажил хийхээр арх уучдаг. Амьдралд нэг хайргүй, өөртөө хайргүй, гэр бүлдээ хайргүй нэг тийм сонин одоо тийм арт түмч ховор шүү. Маш ховор. Тэгээ дутагдлыг дандаа хүн рүү чигдэг, байгууллага руу чигдэг тийм хөндийн хүүтэн сэтгэлтэй. Тэгээ мөнгө болохоор авах гад идэг, ажил болохоор ингээд хийсэн дүр эсгээд ингээд цаг хожих гээд ингээд нэг тийм сонин хүний нутагт очиод ажиллахаараа монголчууд ч сэтгэлээ гаргадаг, монголчууд ч чин үнээсээ хийдэг, ажил зүтгэдэг. Тэр гой зан чанар нь хүний нутагт гардаг байхгүй юу? Их нутагтаа ирэхээр яад ерөөдөө тэгэл нэг ханга айгүй сонин. Цаанаасаа нэг тийм одоо арай л одоо сэтгэл монгол хүн гэхээр хитрхи залах уу, хитрхи ханга гэр бүлдээ ямар ч халамж, хайр, итгэл, сэтгэл, гэр бүлийн овор амьсгал энэ төр ерөөдөө мэдэхгүй. Нэг сонин хаана ингээд эцэг нь хүүхдэд тоохгүй, хүүхдүүд нь эцэгхээ тоохгүй, гэр бүл хоорондоо нэг тийм хөндөй одоо тийм юм маш их биш, илбэг биш. Та нар хүүхдэд тоохгүй хөндөй байсаар хүүхдүүд бас өнөөдөр одоо маш их тийм дотгошоо болж шнэ, өөрийгөө илэрхийлж чадахгүй, эсээ бичиж чадахгүй, найруулга хийж чадахгүй, зохиомжоо одоо сонгож чадахгүй, өөрийгөө хүн зөв илэрхийлж чадахгүй. Ерөөдөө хүний хүмүүжил гэдэг чинь хамгийн анхны суурьаас их зөв тавигдаж, суурьаасээ зөв явснараа тэгээ амьдрал дээр хөл алдахгүй ямар ч хамт олон дотор ороход өөрийгөө аваа явждаг чадварлаг, хаанаас нь ч асуусан, хаанаас нь шалгасан ерөөдөө ажлын дөртөө, ухааны дөртөө, сэтгэлийн дөртөө нэг тийм боломжтой тийм цаг мөчийг монголчууд хаач гаргаж явсаар ирсэн. Одоо ч уг нь байгаа. Даанч одоо нэг тийм ажил хийхээр хөндийн хүүтэн бие биендээ маш их тунж гин, бие биендээ маш их хөндийн хүүтэн сэтгэл гаргаж гин, бие биендээ итгэл алга, бие биендээ хайнга байна. Тэгээ эрүүл мэндтэй дэндүү хайнга байна. Яа, эрүүл мэндтэй. Та нарын эрүүл мэнд байж ич, та нар ажил хөдөлмөр хийж, шүн сайхан унтаж, урт нас ч уртсан. Хорвоо ертөнцийн тэр сайхныг үр хүүхдүүдийнхээ сайн ачгуулж байгаа бид нар дараагийн мөчүүдийг бид нар үзэх боломж байна. Эрүүл мэндийн эрт алдаад, эрт одоо өвчлөөд, эрт хальж байгаа тохиолдолд одоо тэг яалтаа. Энэ бол хувь хүний маш их одоо том хариуцлага, хувь хүний маш том анхаарал, толгоо өвтгөд тоодоггүй, нойргүй хоноход тоодоггүй, шээс алдаад ахтал тоодоггүй, булчин шүбэс татаад ахтал тоодоггүй. Ерөнхийдөө тоодохгүй манайх шүд өвтгөд тоохгүй. Тэг жоохон байж байгаа. Тэгээд бүр хүн юмыг хүндрүүлж ийж манайхан хөдөлдөг, дуурдаг, явдаг. Энэ байдлыг жоохон орхиж ерөнхийдөө эрүүл мэндэ одоо маш их анхаарч ерөнхийдөө маш баг дээр нь
эмчилж одоо та өөрийгөө таал аварна. Өөрийгөө та аварч урт наслах энэ өндөр хувь заяа энэ орчлон ертөнцийн гайхамшиг одоо дэлхийн ертөнцийн өвдөд чинь таньяар дамжиж хардаг, таньяар дамжиж сонсдог, таньяар дамжиж амталдаг учраас доор нь та одоо ямар ч тийм хүний үнэргүй зан гаргаж, хүний үнэргүй сэтгэл гаргаад байвал танаа удмынх нь танд л одоо жоохон хангалтгүй дүн тавина. Та нарыг яах гэж наашаа илгээсэн. Та нар ямар зоригтой энэ ч байгаад байгаа юм. Энэ болгон ч бүгдээр эргээд хариуцлага, нүсэр хариуцлага. Зүгээр л энд байгаад байгаа. Зүгээр энд одоо дургу ахт нь явуулсан юм шиг. Дургу ахт нь ажил хийх гээд байгаа юм шиг, амьдруулах гээд байгаа юм шиг та нарыг тийм хүний төлөө нэг тийм одоо юу гэдэг нэг хайнг байдгийн айгу сонин. Үгүй шүү дээ. Та өөрийнхөө төлөө ихэстэй чинь Тэнгэрээс та нарыг бүх хүнийг хардаг. Насанд нь хардаг, амьдрал ахуй, та нарын боломжийг та нарыг одоо мөнгөө яаж зарцуулж байгаа, амьдралд хэр идэвхтэй байгаа, эрүүл мэндийг хэр авч явж байгаа, удам судраа хэр хүрээлж байгаа, нийтэд хэр хамааралтай байгаа, нийтийг хэр татарч, нийтэд хэр одоо хандлах сэтгэлээ өгч байгаа, бүх сайнтай муутай бүгдийг чинь Тэнгэрээс та нарыг нараар дамжуулж харж мэдэрдэг учраас багш нас та нарыг бас алдаан дээрээсээ дахин давтан алдаа гаргах вэ? Одоо энэ наснаасаа эхлээд одоо хождохгүй ухаарч амьдарч одоо жоохон амьдрал нэг зөв итгэл сэтгэлтэй нэг олон алдахгүй тий одоо бас нэг жоохон өхөн хөвтлээ одоо өшөө нас байна бидэрт боломж байна тий хүн одоо үнэхээр хүн ухаарч чадах юм бол хүн ямар ч амьдралыг ямар ч боломжийг хүн гүйцээж болно. Тэр цаг мөчийг багш нь мэдж байгаа учраас та нар бас нэг тарих оюуны чинь оюун санааг жоохон цэнэглэж танаа залхуурдаг тэнэг зан гаргахаа, тэнэг айшаа, муу муухай юм өөрөөсөө холдуулчих юм бол танд маш их боломж, ихийг бүтээх сэтгэл, танд маш их хүч, ухаан бүх юм байгаад багш нь эргэлздэггүй. Та нарт маш их итгэдэг. Бүгдээрээ хамтдаа байж энэ үр хүүхдийнхээ төлөө, орчлон ертөнцийн төлөө бүгдээдсээ бид нар өндөр хариуцлага үүрэг даалгараа хүн болгон дордорон биелүүлж ухамсарлаж зөв их сайхан явах хэрэгтэй. Тэгээ амьдралд үнэнч, эхлэхдээ үнэнч хаач явсан ерөөдөө нүүр бардам альж талаас нь асуусан альж талаас нь одоо таныг одоо үзэж харахад эмсэр үзэхэд альж талаас нь үзэх ерөөдөө эрүүл мэндийн байдал ерөөдөө сайхан зүг байх ёстой. Тэгжээ та нар одоо орчлон ертөнцид бас нүүр дүрэн толгоод өөдөө өнч бас алхаа гიშгэн гой бие хаана гой байж байгаа царай зүс нь гой хүн чинь хүнийг хараад хийдэг ш. Манай монголчуудын мэдрэмж хөндөр. Тийм учраас энэ сайхан нарч ертөнцид байгаа боломжоо алдаж болохгүй болж гэл өөрийгөө сайхан соён гэгэрүүлж энэ мөчөөс эхлээд эрүүл болох, эрүүл хооллолт руу орох, эрүүл одоо зөөлөн дасгал руу орох, өөрсдөө эрүүл одоо байх ямар боломж нөхцөлийг л та нар олж өөрийгөө одоо шал өөрөөр эргүүлж зөв хүн болгох. Давхар тарих оюуныхаа боловсролыг илүү их одоо хөгжүүл. Толгоондоо хэр их одоо оюуны боловсрол их зөв боловсрал дандаа хүнийг хайрладаг, хүндэлдэг, хүн тусалдаг, хүнд итгэдэг дандаа зөв байх тусмаа л одоо таны одоо нойр их гоё болно. Зөв байх тусам танд өрөөгөө тийм уур гэдэг юм чинь байхгүй болно. Өвдөлт гэдэг юм чинь байхгүй бол шаналх юм байхгүй болно ерөөдөө. Тийм учраас хүн одоо ер нь та өөрөө л бүтээн. Та өөртөө та маш өндөр хариуцлагатай. Тэгэхээр та өөрийгөө л хариуцна. Тийм учраас энэ орчлон ертөнцид ирсэн бид нэр хүн рүү одоо өгөх биш. Хүнээс одоо шалтгааллах биш. Ерөөдөө өөрийнхөө энэ бие эзнийг одоо өөрөө хариуцаж эрүүл мэндийн хамгийн одоо зөв авч авч нэг номерт эрүүл мэнд нэг номертос оюун санаа ухамсар нэг номер тэнгэр шүтлэг тэнгэр итгэл үзэл бодол бүх юм чинь тэнгэр дээрээс та нарыг одоо мэдэрч хэр ухаарч байгааг хэр зөв амьдарч байгааг хэр түмэн зөв үлгэр дүүрэл болж байгааг хүүхдүүдээ хэр сургаамжтай зөв авч байгаа. Ерөөсөө тэнгэр бол та нарыг сайнтай муутай бүгдийг хардаг, бүгдийг мэдэрдэг. Та нарын төлөө тэнгэрийн өгчөнгүүд тэр дээр байж л хүлээж байна. Хүлээлгээд байгаа бид нар энэ чинь ерөнхийдөө хэн болчоод энэ чинь. За бүгдээрэнд нь орой минь энэ өдрийн минь бүгдээрэнд нь баярлалаа. Цагаа бариад ороод ирсэн баярлалаа.
Тэгээ орчлын ертөнцид ирж байгаараа та хамгийн азтай таныг нааш нь илгээсэн байна. Тийм учраас хүн өөрийгөө үргэлж би азтай. Би ухаантай. Би гоё удамтай. Надад бүх юм байна. Өөрийгөө дандаа дүүрэн бодно. Элбэг дүүрэн бодно шүү дээ. Элбэг дүүрэн бодлоо гэдэг биесэд бодол үг гэдэг өөртөө амьтай. Тэ. Та дүүрэн бодож сэтгэл ханамжтай байх хэрээрээ таны цаана байгаа тэр бүх юм өөр аяндаа болно. Тэг битээ юмд шун, битээ хитрхи яар, битээ эргэлз. Одоо миний эмчилгээнд ирж байгаа хүмүүс ч гэсэн нэг жоохон эргэлзээтэй орж ирдэг. Энэ юм одоо үнэхээр үний юм болоо юу ч гэсэн ороод үзье гэдэг. Нэг яваад үзье гэж одоо туршиж байгаа маягаар. Туршилтын маягаар ирэх юм бол өвгдөө цайгүй дургу хэнийг шалгах гэдэг. Бид одоо тэнгэр өчтөнгөө шалгуулах юм уу гэдэг. Айгу дургу. Тийм учраас энэ агуу багшд очиж би идэгнэ. Би шууд идэгнэ. Би бүх өвчнөөсөө салъя. Эхлээд өвчнөөсөө сална. Дотоод сэтгэл шал өөр болно. Оюун санаа дагаад их өөр болно ерөөдөө. Тэг муухай юм танаас өөрөө холдно. Би организм тэр чигээр гоё хумсар оюунтайгаа давхар одоо бүх юм чин гадагшилж та цэвэрлэгдэнэ гэсэн үг. Тэрний дараагаар та өсөжгийн мөнгөтгөрийн агуугай мэдээллүүдийг одоо тэнгэрээс мэдэрч өсө дуртай болгоно шүүрч өөрөө сурах маш их боломж байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд таар нэгдүгürt эрүүл болох. Ер нь тэнгэрийн өртөнгүүд хамгийн хүн дээр л ирдэг. Хин хамгийн одоо тэнгэр шүтлэгтэй, тэнгэрт итгэдэг, нар сарыг хардаг, байгалыгаа хардаг, харсан болгоноо шинждэг, харсан болгоноо ингээ зүгээр тайлбарладаг, харсан болгондоо ингээ сэтгэл нь эмзэглэдэг. Монгол хүн бол ерөөхдөө юмыг хараа шинжин. Тийм агуу арт хүн байсан. Энэ шинжгүй чанарын юм та нар өнөөгийн та нарт байна уу гэдэг чи мөнгөтгөр өртөнгөө та нарыг үргэлж танаас ажиглаад хүлээж идэг. Тийм учраас бид нар өглөө болгон босоод дандаа нарандаа нэрээ хэлнэ. Тэгэл болов. Нэрээ л хэлнэ. Мөнгөтгөрийн өртөнгүүд биднийг маш гоёор үргэлж бидэрт итгэж биднийг хүлээж нэг л өдөр сэрэндээ нэг л өдөр гоё болондоо ухаарандаа биднийг ойлгондоо гэдэг одоо бидэрт бас хугацаа өгөөд хүлээгээд шүү дээ. Тэднийг хүлээлгээд байгаа одоо хугацаа өгөөд биднийг ингээд хараад байгаа. Ер нь бид нар өөрөөр хэлбэл хий юм бэ гэдгийг бас маш сайн бодож, маш өндөр хариуцлагатай, маш өндөр хичээж, өөртөө маш том шаардлага тавьж энэ цагаас сэгсүүлээд энэ өдрөөс сэгсүүлээд би өстө өөрийнхөө ааш занг, өөрийнхөө тархины оюун ухаан, бодлоо бүх юмаа цэгцэлж одоо ерөөхдөө нэг арай л өөр хүн болмоор байна. Арай өөрөөр амьдрий. Өөрөөр юмыг харъя. Бас нэг хүнийг таньж, юмыг мэдэрч арай багш шиг нэг өөрөөр хүн болъё гэж та нар дордороо ухамсарлаж хүн болгон дордороо хичээж амьдрал хамгийн гайхамшиг. За бүгдээрэнд нь орой минь баярлалаа та нартаа. Загтаа орж ирсэн маш их баярлалаа. За бүгдээрээ гоё өчтөнгүүдтэйгээ бүгдээрээ амтлагаануудаа аваараа бүгдээрээ нэрээ хэлээ. Монголчууд гэрт орж ирж байгаа хүнд хажууд явж байгаа хүнд монголчууд ерөөг заавал нэг одоо юу гэдэг сэтгэлийн амрааж заавал одоо идэ тав гэж шүүс ундаа барьдаг арт юм тэр агуу арт юм. Тэр үүднээсээ багш нь энэ одоо энэ хичээлийг хийжвч би бас та нартайгаа хамтарч хэдүүлээ. Тэнгэрийн өчтөнгүүдэд давхар амтгаа өгч ундаалъя гэдэг. Ундаалъя. Бид нар чинь бас агуу арт түмний өөхтөг үргэлжилт учраас бид энийг бас залгамжилж энэ лайв сонсож байгаа бүх хүмүүс хажуудаа гарынхаа цайгаа тавиад багшигаа уухаар дагаж уугаад байгаа нэрээ хэлээд уугаад авах тусам хамгийн сайн байдэн шүү. Тэнгэрийн өртөнгүүд өнөөдрийн 21-р зууны монголчуудыг та нарыг дээрээс маш их харж мэдэрч танараас илүү одоо барыг ухаачаад бүх юм чи ихэд их мэдэрч ин дөө илүү их та нартай маш их одоо ажиллаж байна. Та нар өөрөө тэр болгоныг бас боломжийг алдаж их мэдрэхгүй цаг хугацааг их алдаж байна. Тийм учраас өнөөдөр нойроо манд
одоо биеэ мэдэж, эрүүл мэндээ мэдэж, оюун ухаанаа одоо зөв байлгаж Тэнгэрийн өвчтөнгүүтээ одоо юу гэдгийг үг хаялцах, тэднэртэй хүүрнэх хамгийн гайхамшиг гэж өстой тэр л юм. Өстой тэр юм. Тэгээ багш нь маргааш хагас өдөр маргааш 12 цагт одоо яг миний хажууд багш нь жоохон өөрийн хэмжээ хажууд ирсэн хүмүүст би өөрийн хуваараа лекц өгөхгүй дээ. Нүүр тулаад арай өөр сэдв ярина. Тэгээ маргааш 12 цагт саяны 7 хоногт олон сайхан хүмүүс ирлээ. Чухал юм ярьж өглөө багш дахиад яриулмаар байна гэхээр би хагас өдөр болёо. Хагас өдөр бас нийтээр ороод ирээ. Та нарт яг энийгээр ярьж болохгүй сэдвүүд байдаг. Энийгээр та нарт тусгаалan одоо насан туршидыг хүрээд ирэхэд тусгаалan ярих сэдвүүд байна. Нүүрээ хараад багштайгаа саялын далангуу сайхан ярилцъя. Он удаан жилийн миний өмнөх одоо хичээлүүдийг бүгд сонссон баг. Тэр дотроос асууж тодруулах юм байвал одоо энэ ч та нар надаас асуултаа асууад шууд одоо надтай хариултаа авч болно. Илүү та нарын нэр кириллээр бичсэн байх ёстой. Та нарын асуултаас кириллээр орж ирэх ёстой. Яг л өвгдээцүүд миний нүдээр та нарыг харж, миний чихээр та нарыг сонсож, миний амаар та нарын амтлагыг давхар мэдэрч уудаг. Багш энэ мөнх тэнгэрийн үйлийг одоо 17-8 жил хийж байна. Урт хугацаанд хийж байна. Энэ хугацаанд маш олон мянган хүмүүсийг одоо эмчилж, өөрийнхөө энергээр засангаа эмчилдэг би өөрөө. Давхар энерги эмчтгийг хавсарч эмчилнэ. Тэ бүх насны хүмүүсийг эмчилж байна. Эмчилгээ өөрөө тийм гайхамшиг, ямар ч төхөөрөмж байхгүй, ямар ч эмтэрэ байхгүй. Юус эмчилгээний энергийн зөөлөн бариагаар л эмчилгээний бариагаар л та нарыг эмчилждэг. Сахартайгаа, хавдартайгаа тий. Тэгээ дархлаагаас ирээд бүх юм чинь зэрэг цогцороо идэгнэ гэдгээрээ илүүх янз бүрийн эмчилгээнээс хамгийн төгс төгөлдөр бөгөөд хамгийн гайхамшигтай төргийн эмчилгээ. Үр дүнгээ хурдан үзийгвэл маш гайхамшигтай эмчилгээ. Курс нь 5 хоног. 5 хоног явахад ямар үр дүн гарахыг та биеийн дээр л үзнэ. Өдрөөр таны биеийн дээр шал өөр үр дүн гарна. Шал өөр. Тийм учраас ийм өвгдээцийн өгсөн энэ онцгой гайхамшигтай одоо хоёр багшаар нь дамжуулж энэ хүчтэй эмчилгээг олон мянган хүн монголчуудыг эмчилж бүгдийн босгож ирсэнд хоёр багшныг бахархалтай. Дараагийн монголчуудыг бас ийм уугаад ч идэхгүй байгаа. Имлгээр яваад ч идэхгүй байгаа. Тийм ихэд маш их хүндэрсэн хүмүүсийг зүгээр л хоёр багштай итгэхэд хүрээд итгэж ирэхээс сорж шалгаж яадгийн гэсэн янзтай орж ирэх юм бол танд энергийн гүйцэтгэл тийм сайн очихгүй шүү. Та нарын бодлыг тэнгэр уншдаг. Хаалгаар давангуу. Тийм учраас хүн хаалгаар давж орж ирэхдээ маш усанд орсон, арим цэвэр сагсан, танаас янз янзын тамхины үнэр, янз янзын гоо сайхны үнэр, янз бүрийн үнэртэж болохгүй. Одоо баг эмэгтэйчүүд нүүр амаа будаж ирэхгүй, нүүр амаа будахгүй, хумсаа будахгүй, усанд орсон, цайвар өнгийн хувцастай орж ирнэ эмчилгээнд. Бүх хувцас чи ерөөхдөө өнгөлөг байх тусам гаднаасаа ч дотроосоо ч хүн гоё харагдах хэвээр. Гадуур хувцас нь гоё хэрнээ дотор хувцсны муухай хар бараан байвал та өмсөж байгаа хувцсаараа хүнд танигддаг. Дээд хүмүүс миний нүдээр л та нарыг шууд хараад маш хурдан үнэлгээ өгдөг. Тийм учраас хүн өөртөө итгэлтэй байж, юм тууштай байж өнөөдрийн бид нар бас эрүүл мэндээ мэдэрч өвгдөөцтэй хамгийн амьд байгаа шүү. Эрүүл байгаа шүү. Амьдралаа аваа явж байгаа шүү. Сайхан амьдраа явж байна. Өнөр өтгөн болж байна. Нас жоохон явж байна. Жоохон чилэрхэд байна гэсэн асуудал байхаас биш янз янзын эмиг өвгдөөцөд бас дэшиг хэлэх шаардлагагүй. Та над өөрийн тарьсан балаг үлийн үрээ та өөрийнхөө эмиг өөрөө л арилгана. Өөрөө арилгаж тэнгэрийн орн руу та хамгийн хүн тэнгэр рүү халих ёстой. Хамаг үлийн үрээ, хамаг зовлонгоо, хамаг уйгаа, гашууга сэтгэл зүрхэндээ хадгалаад дэш явж байгаа хүмүүс бол хизээч хөдлөхгүй. Тэнгэр бол та нарын тэрийг авч хаяхгүй. Та энэ чи хайжээд дэш явах ёстой. Тэр бүх аргачлал, тэр бүх замнал, тэр бүх имийг одоо хажууд ирэхээс нь таарс сэлэн далангуу ярьж өгөхөөс биш. Яг энэ онлайн хичээлээр одоо маш олон 10 жилийн хүүхдүүд, маш олон оюутнууд өсвөр насны хүүхдүүд давхар эмээ өвөтэйгээ дамжиж сонсдог учраас багш нийтийн сэдвийг илүү төлхөө ярьдаг гэдгийг та нар минь ойлгоорой.
одоо яг багш дээрээ тулж ирээд хувийн асуудал, удмынхаа асуудал, янз янзын асуудыг та нар асууж болно. Гэтэ би учруу танаа удам руу ороод ярих тийм сонирхолгүй болдгүй энэ чинь 20 цэртэй байдаг. Яг өнгөцсөн ерөөхдөө ямар байх ёстой гэдгийг л ерөөд нь жоохон тайлбарлаж өгдөг болохоос айл айлын удам руу ер нь тэнгэр орж тэгээд идэг ажил биш шүү дээ. Бөөнөр ч гэсэн тийм байх ёсгүй. Айлын удмыг одоо судалж удам судраар нь яриад ягаад энэ чинь тийм сайхан биш амаа мэдэр гэдэг. Амаа мэдэр бид нар тэнгэр лөө хайлна шүү. Нэг л өдөр тэнгэр хайлна. Тэнгэр хайлгаад амны алдаа гаргасан хүмүүс маш том одоо хариуцлагатай гэсэн. Бид нар энд ч хариуцлага үүрнэ. Тэнгэрч бид нар хариуцлага үүрч яаж явахаа бас нэг танаас шалтгаалх учраас юм болгон одоо ээлжтэй, юм болгон хариутай тий. Өтөлсөн хойноо ингээд ийм хүн болдог байж, өтөлсөн хойноо хүмүүс идэгдэм байж, өтөлсөн хойноо ингээд нэг сонирмаа гэсэн ахмадууд явж шít. Миний энэ ажил өөрөө тийм илби юм шиг тийм гайхамшигтай. Хүн идэхээ өөрөх юм бол ийм хурдан. Гэтэ хоёр багшийн ажил бол өөрөө цаанаасаа хүнийг нэх удаан зовоохгүй, удаан ядраахгүй. Та нарын үйл үрчил та нарыг зовоогоод үйл үүрэндээ та нар дарагдаад ингээд нэг л өндийч чадахгүй, амьдралаа хөдлүүлж чадахгүй, тэгээ нэг өрнөөс салж чадахгүй ингээд нэг тийм зуралдаас та байгаа чи мэдэгддэг. Яг тэр болгоныг багш нь мэдсэн ч та нарт хэлэхгүйгээр яг тэнгэр удамд нь би өөрөө бодлороо дэшигээ би хэсэг дуугаа суугаад байгаа чинь та нарыг дээш нь таниулаад бодлороо яриа суугаад тэдний асуултанд би таны өмнөөс хариулаад хамгийн юмсан цэгцлээ суугаад байдаг та нар ойлгоороо надыг дуурах үедээ та нартайгаа яг дуурна хэсэг бас дуугаа суух үе ирнэ тэр чинь яг импликэнд орсон хүнийг өвдөөцсөн дээрээс одоо хүлээж авч байгаа надаар дамжиж их юм одоо тэр хүүхдийн талаар их юм асуудаг. За анх удаага орж иж байгаа хүнийг би ерөөдөө мэдрээд цаашлын өөрийн хот аав ээжийн амьдрал ахуй цаатлын удмыг өнгөцсөн мэдээд тэгэл би тэр талаас нь илүү төлхөө болж игэл та нарыг би хамгаалж дуурдаг багшийн зүгээс хамгаалах аврах ёстой ачлах ёстой би энэ үүрэг хариуцлага хаач биелүүлдэг бурууг чинь зөвтгөж хатууг чинь зөөлдөж аргадаж би тэнгэр хүмүүсэд айлхоор таниулахыг хичээдэг би тэр болгоноо та нартай хуваалцдаг тийм хүчтэй би даалгавартай хүн тэр болгоныг та нараас ойлгох ёстой. Нийтих би чи нийтэд одоо нийтийг хариуцж байгаа, нийгмийг хариуцж байгаа хүн учраас би яг тэр одоо юун дээр өөрийгөө өндрөөр тавьж бүх юмд тэнцвэрийг олоод хариултыг зөв өгнө. Энэ одоо багшийн аюул том чадвар өгөөд хамгийн дотоод сэтгэлээс хөдөлтэй юм да. Та нарыг ойлгохоор би чи хамгаална шүү дээ. Энэ уулаас ийм ингэж хэлж болохгүй шүү дээ. Хүн алдаа гаргаж болно. Хүн өчнөө л алдна. Амьдрал чинь тэр чигээр хэлэхэд тэр чигээр амьдрал чи тэмцэл. Тэр чигээр амьдрал чи сургууль. Та амьдралын тэмцэл та унах гад байна уу, өксөх гээд байна уу? Тэр чи таны шалтгаалх учраас хүн хамгийн сэтгэлийн тэмхээтэй ямар ч цаг үед ямар ч юм туулаа билээ. За энэ цаг хугацааг л би туулгал ёстой юм байж дээ л гэж бодоод тэрийг сэтгэлийн хатааралтаа даваад гар өөр ямар ч арга байхгүй. Тэгэл дотроо ойлгол альхаар өөрийгөө дандаа дотроос нь зоригжуул. Тэгээ унтахдаа дандаа өөрийгөө тайвшруулж тайвшруул. Би тайван байх хэвээр. Өнөөдөр маш их юм ядарлаа. Би тайван унтах хэвээр өөртөө гоё хэлээд сайхан унтаж амарч сур. Өөрийнхөө бодлыг, өөрийнхөө тарих оюуныг, өөрийнхөө мэдрэмжийг та өөрөө л хариуцсан. Таны хамгийн том одоо үүрэг даалгавар учраас та өөртөө үнэн хариуцлага амьдралаа ухамсарлаад бүх юм дээр та маш их том хариуцлага үүрчвэ гэдгээс одоо амьдралд ухаарч нас чи явж өшөө өртлөгт нас руугаа явж байгаа учраас одоо жоохон ухаан зааж оюунаа зааж жоохон дороо бид нар жоохон сэрж гэгэрч зөв одоо байхыг хичээх хэрэгтэй. Давхар найз нөхдөд туслах хэрэгтэй. Хажуу хөрштөө туслах хэрэгтэй. Ярих хэрэгтэй. Монголчууд тийм илэмсэг ард түмэн байсан. Илэмсэг тийм агуу ард түмэн. Тиймдээ ч биднийг ингээд өвгдөөс дээрээс оролдохгүй ингээд байлгаад байгаа та нар одоо талархах ёстой. Бид амьдралд талархаж яв, үргэлж талархаж яв. Муухай байсан ч таларх. Багшаа маргааш миний муу өдөр гэж ярьж байгаа юм би айгүй дургу.
Муу өдөр гэж орчлонд байхгүй шүү. Та нар амны алдаа гаргаал гэвэл та нар тэнгэрт халихгүй шүү. Тэнгэрт халихгүй. Энэ орчлон муу өдөр гэж байдаггүй юм. Байдаггүй. Та нар гарч ирсэн. Та нарынх нь одоо гоё энэ цэнийг авчаад энэ агаар салхийг амьсгалчаад энэ гоё ургамал газар гიშгчээд муу өдрийг тэр өдрийг яаж хэлж чадчихна. Айгуу том амны алдаа гаргадаг байхгүй яа. Танд эргэжсэн аз, эргэжсэн тэнгэрийн хишиг, эргэжсэн тэр гоё ой санамж, тэр үгдээсэн тэр гоё агуу том итгэл, агуу том бахархалтай, агуу том хайр таны хажуугаар зөвл өнгөрөөд идэв. Яагаад өнөөдөр миний муу өдргээд та дугараалайвал та тэнгэрийн авшиг авч чадахгүй. Яаж ч хичээгээд авч чадахгүй. Тэнгэрт бол арын алга гэж байхгүй шүү. Тийм учраас амаа мэдэрэ гэж байгаа шүү дээ. Амаа мэдэрэ. Монголчуудад муу өдөр байхгүй. Яг нэг өдөр жоох аваарт орох, нэг өдөр жоох санаандгүй одоо байдлаар ингээ өвдөх, санаандгүй байдлаар гимтэх, хугарах янз янзын байж тэрийг их муу өдөр гэж яриад байгаа. Сайхан явхад өвдөх үе ирнэ. Жаргах үе ирнэ, уйлах үе ирнэ, харамсах, гомдох үе ирнэ. Амьдрал юм чи ирээнтэй бараанта. Тэрийг л та зөв болгох чинь таны үүрэг, зөвөр хүлээж авах чинь. Эсвэл дуугаа өнгөрөх чинь таны үүрэг. Дуугаалээ л та. Тэрэнд маргаа, тэрэнд хэрэлдээд хүн буруугаар ойлгосон тэгээ хайчил заавал тэрэндээ хэрэлдэж маргаад дээр нь гарах гэдэг ерөн шаардлага байхгүй. Дуугаа байсараа хамгийн том боломж та өөртөө ивэдэ миний хүмүүстэ зөв хүнтэй марахгүй зогслоо гэдэг өвгдөөц чи харин танд талархдаг шүү. Ерөнхийдөө та нарын ард дандаа өвгдөөц чинь таныг дандаа харж, таны араас таныг харддаг, таны араас таныг дагдаг. Тийм учраас та явсан газар амаа мэдэж, биеэ мэдэж, хүнтэй зөв боловсон, хүнийг доромжилж биш, хүнийг гутаан доромжилж, хүнийг үгүйсгэж, удам ухсаагаар нь үгүйсгэж хизээч болохгүй. Гарал үүслээр нь үгүйсгэж болохгүй. Цус холилдсон хужаагийн мужааг гэж яриа болохгүй. Зүгээр араа бидний өвдөд бүгд цус холилдсон шүү тэгж ярих юм бол цус холилдсон. Үүсхий аргагүй. Тийм юм их байгаа. Тэр болгон та нарт хамаагүй. Өнөөдөр та өөрийгөө л тань. Өөрийгөө л ол. Эн чин чухал болохоос тэр удам руу ороо тэр удмын хүнийг тэр намтрал юуг нь судлаад тэм шаардлага байхгүй. Тэр илүү цаг болохгүй. Үе үедээ л үнэн бай. Үе үедээ л шудраг бай. Энэ үедээ л та бүх юмыг гой тайлбарт ойлгуулад. Одоо ч гэсэн малын үйлдвэр ухсаагч гэсэн бас өөрчлөлт шүү дээ. Энд чинь бас цаагаараа нэг талаараа зөв. Одоо ерөөдөө юм болгон цаагаараа ерөөдөө орчлын ертөнц ч гэсэн одоо ерөөдөө нөгөө нэг сайхан цаг агаар, нөгөө нэг сайхан хүүтэн үлрэл, нөгөө нэг сайхан намрын наалгар наармаар энэ чинь минь чинь жоохон богиносоо дагаад та нар ажиглаж л байгаа. Энд чинь цаанаасаа л багш нь хэлсэн шүү дээ. Энерги 900, сүнсний 900 ирчээд байна. Харын сүнс биднийг залхих гээд байна. Та хар овц өмснөөрөө залгиулах гээд байгаагаа мэдэж гин үү? Залгиулах гээд байна. Тэг хар өнгнөөс холтчооч гэд арчил. Хар овц өмсөөд үсээ задгаа хаяад байвал тэл харын сүнсэн зүгээр арчигдаад энэ та нар. Тэр бол амархан ерөөдөө хуурдан үхэн. Юус ядах юм байхгүй. Тэгээ би амарсандаа бид нар алтан уургийн үргэлжлэл асаа бодсон ч удмаа бодсон ч өргөө бодсон ч бид нар бас өгчмээргүй шүү. Дэлхий дээр хамгийн агуу үндэстэн Монгол гэдэг хамгийн агуу. Бид нар сайн талаараач агуу юм байна, муу талаараач агуу юм байна. Сайнтай муутай бид нар холилдон сүлэлдэж энэ он цаг хугацааг илээж өдий хүрсээ. Өнгөрснийг ухрааж, өнгөрснийг өөлөд хэрэггүй. Цагийн эсрэг бүх юм ингээд тэр бидэрт хамаагүй. Одоо байгаа та одоо цагтаа харин яаж амьдраад байгаа. Одоогоороо та харин юу өөрчлөх гээд байгаа. Юу одоо гоё болох гээд байгаа. Тэр чин чухал болохоос ш. Хүнийг удам ухсаагаар л ингээ ярих гээд тахын зүгээр гараа. Тэр удам ухсаа танд явна матай. Та хүний удам ухсааг шүүснээрээ та тэнгэрт маш амар шүүлтүрт орно. Хамгийн цэртэй. Тийм учраас бид нар бүгдээрээ ерөөхдөө
Адилхан шүү дээ. Тийм учраас бид нар энэ агуу хүүхдүүхээ бид нар хамгаалж, бид нар хайрлаж, бид нар нууцлж, бид нар дарж амьдрах ёстой. Тэдний алдаан дээрээс бид нар суралцаж, улам сэрж, гэгэрж, ариусж амьдрах ёстой. Илүү бид нар илүү урт насалж, эрүүлэр бид нар урт наслах ёстой. Биднээс тэрийг л хүсэж байна. Улам гэгээр оюун санааны өндөрлөгт хүр. Энергийн өндөр түвшинд хүр. Бодлын өндөр түвшинд хүр. Хүний бодлыг унш, хүний мэдээллийг унш. Хүнийг уншиж сур. Ерөнхийдөө энэ энерги 100 гэдэг чинь 21-р зуун чинь ерөнхийдөө орчлын ертөнцийг одоо энэ тэмдгүү гадаад дотоодгүй байгалийн тэнцвэрт байдал алдагдаж маш их аянгат цахилгаан, маш их одоо хар салхи, далайн шуурга энэ байгалийн юм аяг гарч байгаас энэ чинь энергийн давтамж долгио нь өөрчлөгдөд энэ автоматар юм өөрчлөлт орж байгаа гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Тэрэнд нэг айгаад эмзэглээд авах шаардлага байхгүй. Ерөнхийдөө байгаль хангалтлагын бас цэвэрлэгээ хийдэг. Орчлон дэлхийд цэвэрлэгээ хийдэг. Бүх юм цэвэрлэгээтэй. Бид нар ч одоо тэгдэж баяр болохоор хөө цэвэрлэгээ баяр боллоо. Хөө жорчин хэрнээ хөө юм хаалаа бэлдээ цэвэрлэгээ хурд хувцас солиё гэдэг ингээд яг адилхан байгаль бас цэвэрлэгээ хийдэг. Тэгэл ойлгож. Энэ биднэрт хамаагүй. Гол нь байгалыг энэ доор нь амьдарч байгаа. Энэ амьлгаатай хүмүүс өөрснөө энерги нь дандаа өндөр байх ёстой. Энерги нь сулраад, энерги нь дордоод ирэх юм бол тэр аюултай. Хамгийн аюултай юм чинь тэр. Толгой дээр нар байна. Дэлхийн бөмбөрцгийн өнцөг улам бүрээс бид нар монголчууд дэлхийгээр таран сууж байгаа монголчууд нараа харж байгаа. Монгол хүн байгаа газар алцахгүй гэдэг нь тэнгэр. Ер нь монгол хүн байхгүй газар дэлхийд байхгүй ах шүү. Тэр манай монголчууд хаана амьдран байгаа газараа л бараг л үр зүрхээр хамгаалж ийн гэсэн үг. Тэр газараа хамгаалаад ямарваа юм одоо аян цахилгаан буулсан ч те хүчтэй хар салхи ирсэн ч давлгаа юм ирсэн ч тэр монголчууд байгаа газар арай л өөр. Яагаад монголчуудын энергийн долгион монголчуудын тэр доторх оюуны потенциал, мэдлийн чадвар, гүн ухааны чадвар, байгальтайгаа харилцаа адилууд, байгальтайгаа ингээд тэнгэр газрын гүний судалгаа монголчуудад илүү давмгай байдаг учраас монголчууд хаа газар байгаа газараа даачдаг, хариуцж идэг тийм агуу артан. Тэргээрээ одоо нийт даяараа бид нар юм гоё бүгдээрээ бүлээрээ олуулаа ингээд гоё их тайван замаар гоё амьдрахыг хичээж байгаа чинь ийм гоё ардчил юм аа л гэд хэлэх гээд байна шүү дээ. Заасаа амтгаагаа угаараа бүгдээрээ. Тэв дэлхийгээр таран суугаа монголчууд хаа байгаа дандаа өглөө нарандаа нэрээ хэл тэгэл болоо. Бэлэгт байгаа, Японд байгаа, Америкт байгаа, Канадад байгаа, Швейцарт хаана хаач үж болно. Бүх монголчууд байгаа газрынхаа наранд нэрээ хэлнэ. Өөрийнхөө нэрийг хий. Аавынхаа нэрийг өөрийнхөө нэртэй хэлнэ. Тэгэл болоо шүү дээ. Өөр таараас юу ч хүсэхгүй. Би амьд байна гэдгээр та илэрхийлээд авах тэнгэрт нараар дамжуул. Би амьд биш, би энд биш шүү гэж өөрийгөө таниулж ирсэн. Та нэрээ хэлэх тусам таны амьдралын зам чи уртсаа л. Таньс амьдрах хугацаа өгнө. Танд. Тэв харин олон монголчуудын хүний нутагт юу ч дайраа билээ, үзээ билээ. Монголчууд тэр болгоно өөрт дүүрэх гээд байгаа. Яг л бид нар хөх толботой учраас гал ирсэн ч хаах гал, үер ирсэн ч бид нар хаах гал нэг тийм цаанаас нь тийм өгөгдлэн тийм хүчтэй байхгүй. Тэр болгоны урдуур монголчууд тэр болго орж болохгүй. Яасан монголчуудаас өөрийн гэсэн амин одоо үзэл бодол, чин сэтгэлээсээ дэвтээ тэргүй та нараас хүссэн хүсээгүй та нараа дотоод байгаа чадамж чинь энерги чинь тэр тархины оюуны потенциал тэр бүх юм чинь өөрөө тэрэнд нөлөөлдөг. Хэдэн километрийн санаас нөлөөлөд мэддэг учраас бүх юм алсараа зөөлөн тайван өнгөрөх болтгоо гэ дотроо гоё ерөөлөө хэлэл тайван байж
гэрэгтэй юм уу ажил дээр байгаа газараа тэгэд яах ч. Монголчууд юм агуу арт юм. Маш агуу арт юм. Хаа газар юм өөрч дүүрэх гэдэг. Одоо тийм. Тэгээд одоо цаасаа тийм гоё төрцсөн юм чи яах юм бэ? Төрцсөн юм чи одоо ямар ч арга байхгүй шүү. Тийм учраас сайн талаар бол үнэхээр давмгаа. Явч чадамж зүүд нь бол агуу монголчуудын зүүд бол бүтэн нууцын тайл руу ороод зүүд өгöd авсан. Тэрийг аж ойлгохгүй. Ойлгож ч гэж бодохгүй. Шөнөг сайн хүмүүс ирэл ядраатай хүн унтуулсан гэ га уурлаад ах юм ч одоо юу гэсэн үг юм бэ? Яагаад уурлаад байгаа? Таныг одоо шөнийн цагт тэр хүмүүс чинь тань руу ирэх гэж ямар их орчлын ертөнцид цаг хугацааг илээж төвчин хүлээж арай гэж ирдэг байхад дээрээс ирж одоо онгоц сахиуцсан хүний бие рүү буух гэж хэцүү ш. Зүгээр ороод ирдэг юм. Онгоцоор явж байгаа юм шиг ингээд онгоцон төр явж буугаад ирдэг гэж үгүй штэ. Маш одоо энэ дээр чинь маш олон харын сүнсүүд орчлонд. Тэр агуу юмнуудыг оруулахгүй. Энэ доор байгаа нарч ертөнцид байгаа хүмүүсийг бид эднэртэй тооцоож бид эднэрээс хариугаа авна. Ягаад би өгцөө. Ягаад надыг хүлжээд эдгээр энэ доор жаргаад те миний орон гэрийг эзэгнээд миний хийдэг ажлыг эзэгнээд эдгээр ягаад ингэ яахсан би ягаад ингэ стог харын сүнсүүд амьд хүмүүстэй алалцаад байгаа байхгүй юу. Тэгээ би харин та нарыг битээ харын энерги цохогдчоороо хар юма хаяараа дэлхийн нийтээр тийм байгаа. Дэлхийн нийтээр нийт даяараад байна. Тэгээ одоо хүмүүс энэ гинтхэн галзуураад байгаа. Гинт сэтгэлцээ өөрчлөлт бол энэ ч нөгөө харын сүнсэн дайрагт харт гэдэг. Гинт галзуурна. Гинт ой санамж алдагдана. Гинт таталт ирнэ. Гинт дотор муухай ороод гинт хэсэг хугацаанд ингээ бас би ийгүү болоод унана. Ерөөсөө хайчлахгүй. Ерөөдөө харын сүнс ерөөдөө нийт даяарыг төрж орж манай Монголоос их төрж орж ирж байгаа харын сүнс. Энэ Азад бол ерөөдөө бас хүнд байдсан шүү дээ Азийн орнод. Харын сүнс ихтэй. Тийм учраас ерөөдөө багш нь бас тэр болгоно юм яриад идэггүй хажууд ирэхэд ч бас илэн талан өшөө сайхан та нар өөрснөө сонирхож байвал ярин сонирхгүй бол би таарт нэг юм яриад ах. Тийм нэг гой сэдв биш харын сүнс бол ерөөдөө цаагаарж байгаа эвгүй. Тийм учраас нийт даяараа дэлхийгээр дайран сууж байгаа монголчуудыг бас гоё хүн амьдрахын тулд бас амьдралаа босгох гэж амьдрахын тулд ажиллаж хэдэн хүүхдийнхээ сайн сайхны төлөв 5 цаас олох гэж тэнд явж байгаа болохоос хувийн жаргал хөөсөн байхгүй ш. Энэ манай монголчууд нэг амь нэгтэй ард хүн байхгүй. Гадаадад байсныг ч бодно, шоронд орсныг ч бодно, цэрэгч явахт нь ч бодно. Амралтанд явсан ч араас нь яаж байгаа гэж ингээл дандаа хүнийг бодоостой. Ерөөсөө хүнийг мартадгүй хайдгүй тийм агуу ард түмж монголчууд байдаг ш. Монголчууд. Бусад гариг ертөнцийн хүмүүс бол хүүхдийг нас үед хүрлээ гар. Шууд гарч амьдар. Одоо яв. Мөнгө аваад яв. Хол амьдар. Шууд хөөгөө явуулчихдаг. Бид нар бол үгүй ш. Салаа зодуулсан, салтсан, хаягдсан гэж ээж авдаг гойшгоноо хүүхдүүд тэрэг гүйж ирээд идсэн тэр байхгүй нэг илэг нэг тартам гэж юусе би нэ мартадгүй хайдгүй гээдэггүй. Хөөрхийн мэндэ бараг өстой. Олон жил зовлон үзлээдээ энэ айлын залуу өрөвдмөр юм а би одоо энийг бас харж хандаад бас хажуутлаас бас дэм болд юм а гэдэг хүүхнүүд байдгийг гоё. Бид нар хүн туслах хэрээр эр хүн туслах хэрээр тэнгэр та нарыг байлгадаг шүү. Ерөнхийдөө бид нар ирчүүдийг илүү байлгаж, ирчүүдийг илүү харж үзэж, ирчүүдийг илүү бас наанаас сэтгэл зүрхийн сайхан дэмнэж хүч өгж ухаан өг тэр хүнийг жоохон зоригжуулах чинь эмэгтэй хүн байх. Эмэгтэй хүний ухааныг хаач гүйцэхгүй. Орчлын ертөнцид Монгол эмэгтэй хүний ухааныг бүр дэлхийг гүйцэхгүй, дэлхийн хүмүүд гүйцэхгүй. Тэр маах ухаантай. Яагаад ухаан нь гарахгүй, багш ухаан нь гарахгүй, сэтгэл нь гарахгүй, үг нь гарахгүй нээж нь чи ингэж ирдэг охтууд. Яаж гарах юм? Та нарын төлөө зовсоор байгаа. Та нарын төлөө бодсоор байгаа. Бодол гэдэг юм чи сайхан юм шууд хаачдаг. Нөгөө сэрх оюун санаа чинь яг одоо 60 наснда, 65 наснда, 68 нас оюун чи сэрхэд идэг гарч ирэхгүй. Яагаад тэгэхээр та нар аль залуугаас нь сэрх байтал чинь залуудаа бид нар зүүдлээд идэг хий юм уу. Тэрхэд 13 нас одоо 11 10 та хүүхдүүд нэг хий юм хараад багш тэр байхгүй нөгөө хүн багтаа сэрж багтаа ой санамж нь орж ирдэг. Яг тэр насан дээр нээж ам доо. Юу яриад байгаа тийм гэж юу гэдэг дуу чи гэдэг. Үг яриг нь хаах хэрэг дээд оюун санаа. За энэ хүүхдэд дараа бол гэдэг. Тэгэл 20 30 жилээр хайчдаг гэсэн. Тийм учраас өнөөдрийн хүүхдүүд ч гэсэн та нарын хажууд
маш гол сэрж ирж байгаа. Ээж хүн ирэх гээд байна. Ээж та юм хаях гээд шүү. Ээж одоо аюулыг илүү их мэдрэндээ өнөөдөр хүүхдүүд. Тийм учраас өнөөдөр бид нар хажууд байгаа хүүхдүүдээ сонсож, хажууд байгаа хүүхдүүдэд жаахан анзаарч, наадвал чин танараас илүү оюун санаас ир, танараас илүү юм мэддэг хүүхдүүд ирсэн ерөөдөө. Та нараар дамжиж уулзах гээд ахад одоо шил онгод буулгадаг шүү дээ, манайх ингээд онгод өвгдөөсөө буулгадаг. Өвгдөөс буугаад ороод ирэхэд тэр түшээг жоохон банд нар хийдэг байхгүй. Түшээг нь одоо охтууд ингээд жоохон 20 иттэй 30 иттэй. А тэр онгодууд хол настай, 100 хол настай, 200 хол настай хүн орж иж хахад энэ доор нэг 50 ч хүрээгүй хүн байхаар үнэн гол нь 50 ч хүрээгүй. Тэгээд тэр жоохон хүүхдтэй тэр өндөр настай хоёр хүний хязгаар хол аваад тийм хязгаар нь хол хүмүүс хоорондоо тэр өвгөн тэр жоохон хүүхд юугаа ярих юм? Чадахгүй. Тэгээ голоод 50 хоо ингээд дотроо ингээд бачуурдаг. Би нааш ирэх гэж ямар их цаг хугацаа алдаж, ямар их хүмүүстэй тэмцэж, ямар их шалгал сорилтыг давж би орж ирсэн бэлээ. Энэ хүүхдүүдийн байж байгаа гэдэг ингээд дотроо харамсаж тамхиа нэрэл дууга ураагаа санаа алдаа суугаад байгааг та нар анзаараарай. Харамсдаг. Юу түшээгээ голчдаг. Түшээнийг жоохон банд сууж, түшээнийг жоохон годгор охин сууждаг. Насны хязгаараар тэд нар чи харьцахгүй. Ямар хүн харьцах гэхээр танаа удамд байгаа хамгийн өндөр настай хүн түшээг нь. Тэр 80-тай, 90-тэй. Өндөр настай хүмүүс түшээ хийх хэрэгтэй. Тэгжээж настангууд түшээ ээжээ дээд настангууд өстой хүчтэй орж иж ёстой настангуудаа дэндүү гой хуучландаа харин ч нэг. Манайхан тэгж мэддэггүй. Хин завтаа нэг л ингээд дандаа залуучууд очил. Тэгэл та нар шалаад идэв шүү дээ. Тэгвэл яг хоо ингүүл янз бүрийн масуун. Хаа хамаагүй удмын хүнд, хаа хамаагүй сониуч хүнд. Тэгээ бас өөрөө нэг одоо гомдол тээсэн, авгаа солилцсон, үрийн цулаа одоо нэг хоёр хүн хүүтэй юм охин байхгүй янз янзын юм чинь тэр хүн шууд таны хажуу суугаад таныг үнэрлээл цаад амьдралыг чи харцдаг байхгүй. Тийм үнтэй нэг юм олон юм ярихгүй. Их дуугүй хүн байна, янз янзын бас дуурахгүй юм байна гэж та нар хүнийг өөлөх гээд хүнийг эвгүй хэлэх үгүй шүү. Ямар хүнтэй дуурахад тэд чи өөрсдөө мэднэ. Хүү охин гаргасан амьдрал маш их амьдрал үүрсэн, маш их том юмны ард гарсан, өөрөө үүрч гарсан, олон айллаад тусалсан, олон байгууллагад тусалсан, маш их мөнгө зарлагдсан, хүний өрөнгөө зарлагдсан, өөрийгөө зөлөг тайсан бүр тийм юм чинь тэнгэр харж байгаа ш. Тэр нь зөв өгсөн шиг өгөндөө харин ч нэг. Тийм ялгаад та нар үнэрлээл уушин амьдралээ чинь. Тэгж нэг мөнгөнд шунтсан. Цаагуур наагуур явдалтай хүмүүс ингээд юу хийвэл ёстой тэгээ онигоо болохгүй ёстой болохгүй юм гэдэг тэнгэрийн үйл гэж тоглоом юм уу? Та нарын зугаа юм уу? Хинээр төшүүлэх гээд байгаа. Хинээр төшүүлчихэд хинтээ уулзах гээд хэнийг асуугаад байгаа. Жоо ичиж амьдрал. Тэнгэр үйл гэдэг чинь хамгийн нарийн нандин, хамгийн чамба тэнгэр үйл буулахад бүгд усанд орсон, бүгд уцаа сольсон. Энэ илүү дутуу хиймэл юм авчихаа юм. Илүү дутуу чамин гоё юм тэнгэр дургу даруу бай. Өөрөөрөө эрхэмсэг бай. Өөртөө итгэлтэй бай. Нэг балах сүү бариад ор. Тийм юм хүмүүс гар унжуулж ордог ш. Ёстой өвдөц босхоор гар унжуулж орж ирсэн хүнд ёстой. Үнэн дургу. Тэгстэйц буудсан баг чинь. Цаг хоцорчод гараа унжуулаад цүнхээ савчуулаад орж ирж байгаа хүүхнүүдэд гудлаач ирээл яа гэж балаатаал. Та нар амны алдаа бөгөөд та нарыг ерөөдөө олон одоо айл ярихс чи олон хүнд үзүүлж харлаа тэр онгодууд дээр шинэ охин нэр ингээд хэдэн хүүхдүүдэд төмөнд зарлал тараагаал хэдэн хүүхдүүдэд төмөнд ингээ асуугаа явах юм яа энийг дээрээс бүгдийг та нарыг хардсан ши та нар жоо ичиж амьдраараа та нараас нуух юм гэж байх бүх амьдрал чинь тэнгэрт ерөөсөө нээлттэй хаагуур хинтээ уулзаа юу хийгээд яаж байгаа бүгдийг тэнгэр харж байгаа шүү гэж байгаа. Ичиж амьдарч бие мэдэж ухамсартай байхыг хичээ олон бөөгөр дамжиж явахар тийм дуртай биш. Удам судар юм сан гутааж ийн аних хүүхэн чинь дээрээс ууралд нь штэ. Хүүхдийн чинь амьдрал таал мэдэж байгаа штэ. Ижил эцэг их хүүхдэл мэдэн штэ. Тэр хаа хамаагүй хүн танаа юу юм мэдх юм.
Тийм юм шиг тийм сонин. Тийм учраас энэ тэнгэр үйл гэдэг өөрөө цаасаа маш өндөр хариуцлага, маш өндөр төвчээр, маш өндөр ухамсар хамгийн үйл чинь тэнгэр үйл. Тэгээ тэнгэрт итгэж ээж, тэнгэрийг шүтэж ээж, тэнгэр ойлгож ээж, тэнгэр шүтдэггүй хэрнээс та нэр бороонд дуртай, цасанд дуртай, наранд дуртай гэдэг. Тэгээ тэнгэр шүтээч. Байгаль дуртай л бол энэ агаар усаар амьсгалж байгаа. Би барьяч дуртай, би махан барьяа дуртай гэдэг байгаа шүү. Тэгээ энергийн барьяа ячаад байгаа. Тийм сонин. Би эмчид дуртай, ангахад дуртай ч гэх шиг. Болно хүн дуртай юмар явж болно. Гэхдээ энэ олон жил явж байхдаа ягаад тэрний үр дүнг мэддэггүй юм бэ? Ягаад өөрөө одоо л ухамсарлахгүй байна? Ялгааг нь л олох хэрэгтэй та нар. Ялгаа гэж маш асар хол. Гүн ухаан гэдэг асар хол. Одоо шил над тэр ирж байгаа агуу бууранаар баниг сайхан өндөр настай буураа өвөө орж ирлээ. 80 хол гарцсан. Ёо. Энэ олон жил хараа манай эмч хотгоо багш нь. Энэ олон жил би хар мянган одоо ирчүүдийг эмчилсэн. Энэ буураа шиг энэ 80 хол гарчаад өнөөдөр ингээд өвдөг тоо ясна гоё байж байгаа. Тоог мог юм хөлний вирус. Үсэн хараараа бич бууралтайг. Одоо шанаанаасаа цайрч ирж тэр өвөө. Яа, энэ бол гайхамшиг. Игний чи тэнгэр хардгийг. Хүн ингэж өтлөх ёстой. Тэгээ тэр өвөд аюугаа тийм нээлттэй. Сэтгэл нь их гоё. Гэ наадах таарийн энэ барийг чинь жинхэнэ барийг гэх бахтаа гэж бүр ингэ гайхаад байгаа байхгүй. Ямар гоё юм бэ? Өдрөөс өдөрт би одоо миний би ямар гоё болж байгааг хөөх юм бүр ингэ ярьж ядаа хэлж ядаад байгаа шүү. Итгээд ирсэн. Ерөөдөө та нарыг ороод ирэхэл таныг од хэр их нүгэл буян хэр хийсэй чил тэнгэр шинжидгий шүү дээ. Өөрөөр юм байхгүй. Тэрхүү тэнгэр шинжээл тэгэл энэ хүний ийм дээр илүү энэ хүнийг засаараа энэ хүн дээр илүү тэгэрээ ингээр гэсэн даалгавар надад эргээд өгдөг. Тэрээс ш та нарт бол янз янзын дамжуулаад ах юм байхгүй. Тийм учраас би та нарын эрүүл мэндийг чи илүү мэдэж эмчилж явах хэвээр хамгаалж явах. Та нарыг хамгаалж явна гэсэн үг. Тэгэхээр энэ тэнгэр итгэн тэнгэр шүтнэ гэдэг чинь тийм гайхамшиг ерөөдөө агуу башаа зүүдэнд хоёр имээ араасаа ирээл унтуулахгүй маа тэгээ ерөөдөө банк ирэх юм одоо энэ одоо би ч учрыг олохгүй тэгээ натаач нэг юм хүүрнээд байх юм би тий сэрхээрээ тэрийг мэдэхгүй юм ерөөсөө хүн унтуулахгүй ингээд бас нэг уцаартай байрын дургу байрын яриад байгаа үгүй чи ухаараагүй чи өөрөө сэрээгүй чи өөрөө хүмүүжлийн дороотл, оюун санааны дороотл, амьдралын дороотл, ухаан сууг амьдрал мэдхгүй del тэнгэрээс ирсэн хоёр хүний чи үүсгээд идэг хинбэ? Чамааг гэж тэр хаа холоос хязгаараас чамааг гэж зорж ирж хахад тэр хэлсэн даалгаврын тэр хэлсэн юмыг сайхан тогтоогоод амьдралд хэрэгжүүл гэж бүр зорж ирж байгаа ш. Тэр хаа холоос тэгж ирнэ гэдэг яа гэцүү амгадууд буухтаа амьсгаадад бүр ингээд тогтож чаддгүй. Зарим бүр ингээд доороо эргээд ингээд бүр тогтож чаддгүй ш. Ингээд эргээд. Зарим нь ингээд буус хэрнээ амьсгаадад ингээд бүр тайвширч чаддгүй ш. Тим амир хязгаараас, тим хинэрэг, тим олон харын сүнсүүтэй тулдаж тэдний зайгаар завсраар давхиж орж ийн гэдэг агуу юу? Та нар чадах юм уу тэгж? Гайхамшиг. Өстой гайхамшиг. Тэг би хэлж манай хүчтэнг бол тэнгид бол гайхамшиг. Та нарыг хизээч хайдаггүй, хизээч мартдаггүй. Та нар бол мартцсан өвдөцсөн. Дурсдаггүй. Зүудэндээ шаарцахыг хүсдэггүй. Би бөө олмооргүй нэг гэдэг. Та нарыг бөө болохгүйгүй ш. Гол нь чамайг хүн болох гэж, оюун санааг чинь сэнгэлэх гэж, амьдралын шугамыг чинь тэгшилх гэж, чамд нэг аар саархан зөвлөгөө өгөх гэж ирж байгаа байхгүй юу? Тэгтэл нөгөө дурчин голлол нэг шүүнд нэг юм ирээд танихчгүй ингэ тэгээд байна. Чиний таньдаг хүн биш. Яса дээшээ 4 5 дахь үеэс 7 8 дахь үеэс ирнэ шүү. Биш. Тин таньдаг хүмүүсийн тэнгэрийн тэр сайхан орд орч хизээч болоогүй. Тийм амар сайхан оронд очино гэж юм үгүй. Манайха өвчээр их гоё. Яваачнд очино, ээж аав дээрээ очино. Сайхан амар амгалангийн оронд очиж жарах юм шиг бодоод байгаа. За зүгээр араа тийм байхгүй шүү. Үхлийн процесс ирэхээр тэнгэрт
Яста хамгийн хэцүү газар очиндоо харин ч нэг яа. Багшаа би ийм газар ирнэ гэж би бодоогүй. Та надыг аваад буугаач гэж. Маш олон хүмүүс надтай зуурладаг очихоор. Надад тийм боломж байхгүй. Тэгээ залуу занд нь явахдаа эрүүл мэндэ бодож явахгүй яасан бэ? Та нар ирээл гэж ирээвэстэй эрүүл мэндэ бодоогүйс болоод ирчээд одоо надад ингэж ярьж болохгүй. Би ажиллаар явж гинэ гэд одоо тэдний хайж байгаа тэгэл тиймэрхүү бэлчил гараад. Өөр одоо та нар Тэнгэрийн оронд аюу хүүтэн ертөнцид очино. Маш хүүтэн ертөнцид. Тэсгийн аргагүй хүүтэн ертөнцид та нар очино. Хинч байхгүй газар та нар ганцаараа очих хаягдана. Амар та нар өгчгөрөө нөх гой газар ээж аав дээр очино. Гүү тийм байхгүй зүгээр араа. Ээж аав дээр очино, хань дээр очино. Мөн өргөн байгаа тэнд үр дээр очино ч гэсэн дураараа юм ярьдаг. Та нар одоо энд бол тэгж ярьж болно энд. Нарч ертөнцид ерөөдөө дундын амьдрал, хоорондын амьдрал харьцаа. Америк руу байсан ч нисчилийн, Япон байсан нисчилийн бид нар үр дээр аав ээж дээр очиход боломжтой цаг хугацаа чи энчээ. Тэнгэрийн оронд бол бүх юм байхгүй. Та тэнгэрт гав ганцаараа маш сонин газар очив. Тэндээс та цаашаа стажигийн энэ нарч ертөнцид яаж оюунаа боловсруулсан? Нарч ертөнцид ер нь чи юу авсан? Ямар мэдлэг чадвар төвчээр авсныхаа тэнд та шалгуулах юм. Тэнд тэр шалгалтыг цаашаа давах юм бол та дараагийн юу гитэлж явна. Ер нь дийлэнхтэй манайхан чадахгүй. Тэр нь жоохон өрөвдөлтөө. Тэгээ очоо би бас ингээд төвшин хүмүүсийг ажигладаг л даасаа. Өрөвдмөр бас хэцүү. Үнэхээр хэцүү амьдралын тэр дараагийн ертөнц бол бидний одоо нас бараад хүний сүнсэн би Тэнгэрийн оронд очиж тэр амьдрахын оршихуйд очиж байгаа нь эвгүй штэ. Хүсэх юм биш. Ямарсандаа бэлээ башин тааныхаа хажууд хамттан байгаад өшөө янз янзын нарийн нандин юм сайн хэлж ярьж одоо ухааруулж одоо ухаарч амьдрыг хой үлдсэн насандаа жоо ухаарад орчлын ертөнцийг таниад дараагийн ертөнц рүү яах хийж ярьж өгөх гээд штэ би. Одоо мэддгийн хуваар жоохон зохиолгож өгөхгүй бол өгөхээр айлгадаг. Үхээд өгье ч гэх шиг зүгээр. Та үхээд өгье гэдэг үг хэлдэг бол таны амьдралын тэр насны чинь 5 жилээр дараа нь 3 жилээр нэг жилээр таны амьдралын нас чинь тэнгэр хороогоод идэв. Яста урд өхүүлэндээ. Монгол хүн амны бэлгэрийг сонсож гин үү? Амны бэлгэр та нар дуурсан л бол тэгээд дуусаа. Буцаана гэдэг асуудал байхгүй. Тийм учраас яаж ч өвдсөн бэ? Яаж зовсон бэ? Яаж унсан бэ? Тэр муухай үгийг л та нар хэлж болохгүй. Хизээч хэлж болохгүй. Амнаасаа унгаж болохгүй. Өвгдөөц танд түүхийн гомддгийн ямар их энийг хүлээж ямар хүнд итгэжсэн цаг хугацаа шууд нурдаг байхгүй Тэнгэрийн хөштөнгүүд. Та айгүй их өв таалга танд хаагдчихдаг. Эргээд одоо та сэрэхэд эргээд Тэнгэрийн оронд очиход танд юу ч нэгдэхгүй. Хамгийн харамсалтай юм а та энд байж байхдаа буруу ярьж буруу хашгирч хэлснээсээ бүх юм аагаачдаг. Тэрийг мэддэггүй. Амаа мэдэрэг дөвгдөөс нэг юм хэлээд байгаа чинь тэр ш. Амаа мэдэрэ. Багш шүн Тэнгэрийн орон руу явдаг. Сүнсээрээ Тэнгэрт очиосоо тэнд бас одоо аваарт ороод үхэн гэдгээ мэдгүй аваарт ороод нас алдсан. Хагалгааны ширээн дээр одоо нэг хагалгаанд ороод эдгэргээл хүн чинь хагалгаар орно шүү дээ. Тэгээд гинтийн тэгээд нас алдсан. Одоо хүлтэйгээ тэнцээд би хаана байгаад байгаа надыг хаана авчираа хайцсан бэ гэдэг ингээ уйлаа хашгираад учир олохгүй байгаа хүмүүсэд би очиж бас анхан шатны юм хэлж жоохон зөвлөгөө тайвшруулдаг гэсэн үг. Та одоо нэгэн тэнд ирсэн одоо ямар ч арга одоо ингэж битгий ингээ гэдэг бүх юмыг би хэлж зааж өгч бас нэг өөрийн монголчууд л их надыг чи багшилж доор байгаа хүмүүстэй чи тусал гэж одоо хэлэх надыг дээш нь явуулдаг. Бас өдөр болгон биш тодорхой цаг хугацаанд явна. Одоо Тэнгэрийн шалгал сорилт өгч байгаа. Тэр үед бол экстецүүд билээ юм туслаараа гэж одоо маш их надад урьдчилж одоо сануулга өгч тэр гэрээрээ багш нь би яригнээсэн бүх юма бэлдэж та нарыг унтчих би чинь дээр л явж идэв. Тэгээ өөрийн жингээр орж иж нэг өсрөөл нэг 3 цаг унтаал эргээ босоод тэр надыг чинь зүгээр өөрсдөө унтуулна, өөрсдөө сэрэн, өөрсдөө татна бүх юм тэдний одоо энерги хүчээр бүх юм одоо харьцаанд орж идэг учраас багш нь айлгарч орох завгүй, мэд мэдгч завгүй явдаг. Заримдаа зөвөр ингээ зарим Тэнгэрийн орон руу бас олон удаа яваад ирэхэд заримдаа би их өвддөг. Автоматар өвддөг бас. Тэр нэг байгаль орон зай юу ч ингээ өөрчлөгдөв. Бас хэсэг нэг жоохон би өвж байгаа. Тэгээ тэрнтэйгээ бас ингээ тэрийг өөрөөсөө гаргаж яах бас хугацаа ордог.
Юм гэдэг амархан биш. Амархан ерөөдөө байхгүй шүү дээ. Тэгээ ийм хүнд ажилтай багш нь. Тэгээ өнөөдрийн монголчууд бас сэрж амьдр, ухаарч амьдр. Бид нар хамгийн энэ нарч ертөнц гэдэг хамгийн гоё газар нь бид нар байж байгаа шүү. Одоо яг энэ ертөнц чинь хамгийн гоё ертөнц. За та ингээ өөхөх болоод ирнэ шүү дээ. Өөхөх болоод ирэхээр танд өөдөөс чинь хоёр хаалга харагдана. Нэг нь хар хаалга, нэг нь цагаан хаалга. Та цагаан татмаар байна уу, харын татмаар байна уу? Энэ бол таны дотоод сэтгэлийг чинь уншдаг сэтгэл. За энэ хүн дотоод сэтгэлдээ амьдралд хэр хангалуун, хэр дутуу, хэр дундуур, хэр явсан гэдгийг шин биднээс асуултгүй тэнгэр өөрөө шүүлтүр хийгээд 40 хоног нэг л амар биднийг энд ингээ байлгаад итгэл да 40 хоногийн дээшээ сүнс яана гэд. Тэр хооронд тэнгэр хизээ нэг хүүхдээ аваад бүр яах юм хийж бүгдийг мэдээд ингээ тэнцээ та нарыг илүү хөтө хүлээгээ байж идэг. Тэгээ та нар тэр олон шүүлтүргнүүдийг давж чаддаггүй дээ. Тэрийг гítэлж чаддаггүй дээ. Манай монголчууд яг урагшилдгүү. Тэгээ одоо энэ талаар одоо багш нь сайн зөвлөгөө өгч зүүдээ ихлээр та нар сайн манд сур. Зүүдэнд ирж байгаа хүмүүсээ сайхан уулзаж, сайн хуучил. Наадуул чин та нар жинхэнэ тусланда та нар заах багш нар чи ирээд байгаа хөх. Та нар удмаас ирдэг. Удмаас чинь. Ясан тал гэж аавын тал, цусны тал гэж ижийн тал. Ясны газраас ирлээ гэвэл аавын талаас цусны газраас ирлээ гэвэл одоо ерөөдөө л ижийн тал гэж ойлгож байгаа. Ерөөд тэд нар жоохон тодорхойлт хэлээл тэгээд өөр юм хэлэхгүй нуршихгүй. 500 хоол настай 700 хоол настай буураа одоо ирж гин. Зарим хүмүүсийн хил ам нь мэддэхгүй, танигдахгүй. Ярьжээсээ чихэн дээр чи яг нэг одоо яг өнөөгийн монгол хүний дуу аваагаар нэг 2 3 тод үг хэлчихэд тэгэл яваад өгдөг. Ойлгуулахын тулд ярих юм их байна. Тий, ухаарах бас цаг хугацаа эдэрт байна. Тийм учраас бид нар одоо нартаа уралдаж, цагтаа уралдаж амьдр гэж байгаа. Тэнгэр тийм учраас бид нар одоо энэ амьдарч байгаа энэ амьдралдаа илүү их ариун байж, гэгэн байж, ухаарч, сэрж, зөв амьдарч, амьдралд итгэлтэй, өөртөө итгэлтэй, зөв явах хэрэгтэй. Багш нь өөрөө нөгөө тэнгэр янз янзын сүнслүүдтэй холбогддог учраас айл хийсэх заавгүй, хүнтэй утсаараа ярих заавгүй, ажил хүнд учраас юу илүү дутуу тэр дандаа отгоо багшин. За чи яриараа чи цаатгаа. Би зөвөр юунаад нөгөө өөрийнхөө ажилд гэрт байсан ч надтай ингээ холбоотой. Хаяа гэрт амраа сууж явах гадаадас монголчууд залуус багшаа ингээд би тавгуутлээ гэж зарим багшаа энийг энерги имчилгээ авъя та завтаа байна уу? Зарим мессеж чинь багшаа би тэд өдөр амрах гээд байна. Танаас ганц имчилгээ авч болох уу гэдэг айгу ухамсартай надад мессеж чи явуулна. Яг тэр ямар амиг өөрчилж хэлэн тэр шууд гэсэн бэдгүй шиг гадаад байгаа монголчууд. Өөрчлөөд мессеж бичсэн хүмүүс чи би тэнгэр дурдаар хэлнэ. За энэ хүүхдээс ийм мессеж ирж байна. Би мессежийг уншаад өгье гэдэг ингээд. Тэгээ тэнгэрийн өчтөнгөө за тэг гэд. За наа чин заяа муутай амтан байна дөө бэлгээ гэдэг ингээ юм руу гүйдэг наа чин ч тэ ерөөдөө өөрийгөө олох хүн үгүй юу гэдэг ингээ. Айгу эвгүй штэ тэнгэрийн өчтөнгөө шууд хэлнэ ерөөдөө тийм тойруулна гэсэн юм байхгүй штэ. Тэгээ зарим болохоор багшаа ингээд танаас ганцхан юм асууж болох уу гэж шууд залгаал ороод ирнэ тий. Тэгээ яг багш нь үнэхээр яг завтай байгаа үедээ хаяа нэг мэдээ хармаар байдаг. Хаяа нэг сайхан концерт тоглолт үзмээр байдаг. Хаяа бүх барилдаад тийш бас гой бүхүүдийг бас тэнгэрийн өчтөнгүүдэд орчин цагийн манай монголчуудын бүх гэдэг одоо ийм гоё болсон гэдэг бас энэ одоо энэ том спорт зааланд одоо энэ бүх барилж ийн гэдэг. Бүгдийг чинь би тэрийг харангаа яаж тайлбарлаад тийш бас таниулдаг. Ерөөдөө орчин цагийн бүх юм гоё болгоныгоо л дээш нь багш нь таниулж тэр дотор та нараа дундуур нь хавчиж өнөөдрийн бид нар чи ингэж амьдарч байгаа нийтээрээ ийм болцсон шүү дээ илүү та нар зөв талаас нь илүү тайлбарлаж та нараагаас илүү итгүүлэх гэж та нараагаас тийш нь бас холбуулах гэж ойлгуулах гэж ойртуулах гэж илүү хичээдэг миний ажил чинь цаагаараа тийм гүн гүнзгий утга агуулгатай ажил учраас үүрэг даалгавар багш нь хариуцлага өндөр учраас худлаа вэж болдоггүй дутуу вэж болдоггүй маргааш гэдэг юм байдаггүй цагийн эмэг цагтна зарим өвдөс гэсэн тэнгэрээс тулгаж орж ирнэ заавал нэг амтлагаа одоо аавна гэдэг. Зарим эрэнгүүт нь шууд амтлагаа өгнө шүнч байсан босоод би амтлагаа өгнө. Тэд цагийн зэрэг орж ирдэг. Амтлагаа аваад хийгээд энийгээр явж байгаад ороод ирлээ гэж ороод ирнэ. Шууд сэрэл амтлагаагаа өгдөг ерөөдөө. Цаг наргүй 24 цагийн тийм нэг одоо эмчнэр шиг тийм одоо нэг байнгын бэлэн байдал багш нэг
ажил амьдрал үргэлжилдэг учраас ажлаараа бахархдаг, өөрөөрөө огшиж бахархдаг, танараараа бас бахархдаг багш нь надад итгэж жагаад, тэнгэрт итгэж жагаад бахархаж гэн багш нь. За бүгдээрээ гоё юм сонсож байгаа да тэнгэрт баярлалаа гэ бүгдээрээ гоё ундаалгаа уурч. Та нар өвгдөөцтэй их баярлалаа гэж хэлдэг. Отгоо өгчтэй баярлалаа гэж хэлжээ. Та нар отгоо өгшийн тусламжтай та нар эрүүл болсон шүү. Эрүүл болсон шүү. Хамгийн дөрөнд багштай баярлалаа гэж хэлнэ. Хиний өчир чи эрүүл болоод сахараасаа салаад, хавтраасаа салаад тий ийм гоё болцсон. Хаяа бэлгээ багштай баярлалаа. Миний амьдралыг өргөж өгсөн. Миний амьдрал хамгийн том тус болсон. Бүх юмыг өөрчилж өгсөн гэдээр. Та нарын тэр үг чинь тэнгэрт хүрдэг. Төө хоёр багшигаа ямар гоё хэлж яана тэнгэр хүлээж та нарыг бас мялаадаг. Юу тийм байхгүй та нар. Битээр та нарын өмнөөс бүх юм хийж бас барахгүй ш. Хоёр багшигаа тэнгэрт иймэрхүү хоёр багш билээ. Та нар л хоёр багшигаа учраад дээшээ хэлж ш. Та нарыг эмчлээд байгаа нь отгон бол одоо багш нь та нар бол багш гэдэг, зарим нь эмчээ гэдэг. Энэ хүн ч яг уг мэрэгчлэн цэргийн хүн. Цэргийн хүнийг багш нь ингээд гоё ангаахын хүн болгоод, ангаахтаа бүр тэнгэрийн эмч болгоод, тэнгэр дотор бүр сүнсний эмч болгоод, сүнс дотроо бүр энергийн эмч болгоод ингээд олон хувилбараар энэ хүн чинь та нарыг аргадхан аргаар эмчилдэг. Тэгээ та нар тийм хурдан засагддаг. Тийм хурдан идэгдэг. Тийм гайхамшигтай. Хүн үнэхээр өөртөө итгэлтэй байвал ийм тэнгэрийн эмч болж болно. Итгэлтэй байвал. Тэнгэрийн эмч гэдэг чинь тийм амар юм биш. Тэгээ бид тэр ерөөдөө ангаахын энийг сүр одоо энэ мэдлгүүдийг маш их хэмжээтэй авсан. Маш их яад бол хоёулаа одоо монголчуудын эрүүл мэндийн одоо эмчилж системийн өвчнийг хүртэл эмчилсэн битээр болж ийл системийн өвчин эдэгж гин бөөрийн дутагдaltaй хүмүүсийг эмчилсэн уургийн дутагд аппаратанд орсон хүмүүс одоо тууштай явах юм билээ. Тууштай явж идэг. Ерөөд яаран битээ бөөрийн аппаратанд ороороо л гэж хэл. Эмшир болж игэл аппаратанд ор гэдэг даруй хүмүүсийг оруулаад болохгүй шүү. Болохгүй. Энэ олон жил одоо ихэд эмчилсэн хүмүүс давтамжтай тоогоо алдсан хоёр багш нь. Тий олон мянган хүмүүсийг эмчилсэн. Тэг энэ олон эргэтнгүүдийг одоо эмчилж үзлээ. Ерөөдөө бүхэл эргэтэнг бас эмчилж үзлээ. Энэ олон эргэтнгүүдийг эмчилж яхад тест хамгийн нэг л эргэтэн жоох эдгэх дургу, нэг өвчлсөн байхад ерөөдөө өндих дургу, нилээх цаг хугацаа орох гээд байдаг. Тэрийгээ дагаа мөнгө санхүү орох гээд байдаг. Нилээх одоо юу гэдэг боломж хайр тэр эргэтэн чи өөрөө хайрлуулах гад байна, итгүүлэх гээд байна, тий халамжлуулах гад байна. Юу гэдэг асруулах гад байна, анхаарлыг чинь татах гад одоо юу гэдэг хүүхчиг наалдах гад байдаг юм бэ. Тэр эргэтэн эдэгдгүү тэр эргэтэн бол бөөр гэж хэлнэ бөөр. Өнөөдрийн одоо ирж байгаа монголчууд дотор эрүүл одоо ерөөдөө бөөртэй хүн алга. Бөөрөө л өвтгөж болохгүй. Бөөрөө л илүүх бөөцөл шүү. Бөөцөл шүү. Манайхан багшаа нуруу өвдөд байна гэж орж ирж байгаа. Биш. Үцхээр нуруу биш тэр нь бөөр байдаг. Бөөр. Бүх төрлийн хавдрыг эмчилж үзлээ. Ходоодны, уушигны, зүрхний, тархины, цусны хавдар, ясны хавдар хээ. Тоошгүй ерөөдөө хүндээ гайдахаа өрөх юм бол өвчин гэдэг чинь сайхан биш ээ, сайхан юм биш. Тэгвэл нэгэнт тэгсэн болохоор тэгэл хоёулаас үзэл алдаж байгаа юм чинь. Үзэл алдна. Нэг настай хүн орж ирсэн, олон жил надаар эмчлүүлсэн бас их сайхан хүн өгнө. Бас нэр төртэй амьдарч ирсэн, нэр төртэй ажиллаж ирсэн. Тэг өөрөө бас ингээд дархны ажил хийдэг нэг одоо ингээд гагнуур алтан мөнгөний дархан хийдэг. Алтан мөнгөний дархан одоо гагнж агаад нүдрүүгээ одоо зэсний өртөс оруулсан гэдэг. Өөрөө тэгэл баг тэр дороо нүд нь ногоорол эмнэлэг рүү очиод
госотлоо орсон гостлын эмчээр өө шууд хагалгаа иж нүдийг чи авахгүй л одоо энэ нүд ингээ муутцсан хааштай ажиллагаагүй болж байна гэх. Тэгэхээр за юу ч юм байж гээд 2-3 нүдний эмчрүү очсон. 2-3 нүдний эмчэр бүгдээрээ болохгүй хурдан авахгүй нөгөө нүдэндээ нөлөөлнө гэд. Тэгээ нөгөө охин нь нөгөө битэрийг танд юм болохоор за байж одоо авахд ерөөхдөө амархан 2 багшийг хүлээнэ гэд. Яг тэр үед 2 багш нь хөдөө ээж тараад 2 багшаа хурдлаач багшаа ирэх болж гэнэ үгүй яриад идэв. Би болохоор одоохон хоног 2 хоногийн дараа хоног дуустайг 2 хоногийн дараа хоног дуусаад аян зам гээ явж ирсэн хоног орж байгаа штэ. Тэгэхээр тэр хүн байсан. Багшаа аав юм болсон таарт хурдан үзүүлмээр энэ одоо ингээд эмнэлгээр бол нүдийг ингээд шууд авах гад байна ингээд бүр амар хүндэрцээ. Ахгүй бол болохгүй юм чи нөгөө нүд рүүгээ нөлөөлөх гээд байна гэдэг. Чи аюултай штэ гагнуур юм чинь. Тэгээ над дээр хүнд орж ирсэн бүр нүдээ дараа нөгөө юм чинь бараг ингээд бүр аймын тэмцсэн ингээд амсгаадаад айгу хүнд. Тэгээ би ч одоо ороод ирэхэд яг нүдээ анаад бас ингээд тэнгэрт багшартаа л хэлдэж хүнд хүмүүсийг хэлээд ингээд авралгууч багшаа миний сайхан багш энэ хүн туслаач энэ хүнийг би яах ёстой вэ? Юу руу явуулаад би одоо өөрөө болохоор бүр хувь зятагаа эвлэрээд охин одоо заавал багштай үзүүлж иж хариу гэж аавна гэдэг надыг байлгаад байдаг. Миний өвдөлтийг энэ охин мэдгүй надыг гэсэн нэг тамалж байна. Тэгээ хурдан өвчнөөс салмаар зугаа өчөөхөн борчоо очиод байхгүй бүр хувь зятагаа ахуулахаа бүр шийдсэн. Сэтгэл зүрхээ бэлтцсэн. Багшаа зүгээр та хариултаа шууд одоо хагалгаан доор мор гэж шууд хэлээр тойруулж моруулах юм байхгүй. Би ерөөхдөө нэг толгоонд нэг нүд хаваас гэсэн бүр тэгээ явж байгаа байхгүй. Тэгэхээр би ч юу яриад за дугуй байж байгаа ингээд 2 минут тэртээс бас өвдөцөөс би ингээд хариу өсөөд тэгсэн чи үгүй үлгээ. Хагалгаанд орохгүй таяр имчил гэж авдээ. Хөө тэр нүдний эвгүй байгаа, хүнд байгаа. Яа айсан би ихлээд айсан. Юу вэ би чадахгүй штэ гэлээ гэсэн чи үгүй. Таяр имчлэх ёстой. Таярыг чадрыг шалгана. Эмчил таяр. Тэгээ отгоо агшд нийлсэн чи тэрийг эмчил гинэ. Нөгөө хүн чи үгүй би очиж шууд авахгүй ч би одоос төвчихгүй юм байна гэдэг баг хөлөө дэвсгээл тэр нүд гэдэг чи аюултай шүү дээ. Тэгээд эвдээ эмчир чинь болор мэлмүүд очсон нэгдүгээр эмчт очсон госвтал бүх эмнэлгийн нүдээр бүх эмчир бүгд аавна өөр ямар ч арга байхгүй тэр чи яахад тэр үдтэй өвдөд байгаа юм чи. Тэгний дээрээс харин эмчилнэ гээд тэгээ би өвдөцөөсөө давхгүй надтай хавсраараа охин анх удаага ийм амир нүдийг одоо мэдрэх гээд байна. Тэгээ нүдээ нэг нөгөө өнөө мэдрэхэр тэр нүд рүү ирж байгаа лувгшилт нүд рүү ирж байгаа тэр нүд чинь өвдөхөр ямар хүнд байд юм бэ? Толгой ч бараг унах нэ бараг нүдээ даахгүй толгой унах гэдэг юм шиг. Хүнд ерөөхдөө би хүний өвчнийг нүдийг нүд рүү зүрхийг зүрх рүү татаж өвдөлтийг мэдэрдэг. Мэдрээд хайдаг. Биеэсээ хаяхаар нөгөө хүний өвдөлт жоохон багасдаг гэсэн. Ерөөхдөө бид тэгж имчилдэг юм шүү. Тэгээд ясаа тэр хүнтэйгээ нацалдсан битээр. Тэгээ нүдийг имчилсэн гэж боддоо 2 багш нь хараа орсон ш. Янзын гоё. Тэнгэр гэдэг тийм агуу. Яа гайх юм шиг. Ястаа гайх ш. Таяр чадна гэд тэнгэр бол битэрт үнэн итгэсэн. Битэр болохоор айж байгаа байхгүй ёо. Ногоорцсон нүдийг ам оруулаа тий ингээд. Бас нэг охин байсан. Тэгээ нэлээ нас явцсан. Тэгээ хожуу хүнтэй суугаад хожуу. Тэгээ ээж нь Хөвсгөл аймгийнх ээж нь миний охин ингээ багада аваарт орсон юм аа. Тэгээд өрөөсөн бөөрн тэр аваараа жоох бяцарсан. Тэгээд олон жил одоо ингээ бөөрийн хяналтанд явж байгаа. Тэгээд одоо хүнтэй суугаад ингээ төрөхөд энэ бөөр бас бэлэн байна уу? Ангахаар болохоор төрөхөд одоо хүндрэлтэй тэгэхэд хэцүү гэдэг. Эмч болгон одоо хариу их эвгүй өгдгөө. Би танд үзүүлж хүүхдийнхээ бөөрийг ингээ эмчлүүлж төрөхөд биеийн бэлдмээр байна. Та хоёр туслаач гэж орж ирсэн. Тэгээ би тэрээр 4-5 жил явсан тэр охин. Ерөөдөө эрүүл мэндийн эмчилт авах тэр бөөрийг эмчлэл яваад байсан. Тэгээ ядарсан үедээ хүний бөөр чинь бахав цуцсан шүү дээ. Тэр үед нэрч эмнэлгийн хяналтанд ороод тэгээд тэр охин нөгөө хүнтэй суугаад жирэмсэн болоод төрөх болоод тэгээ эмчээр ямарсандаа тэр охиныг юу яа бөөрийг чи авна. Авахс өөр арга алга гэд. Тэгээд тэр охинд хагалгаанд ороод бөөрийг авчаад дараа нь харамссан гэсэн хөө хэрэггүй чиний бөөрийг авдаа гэдэг. Хэр оргийн эмч тэгдэггүй шүү дээ, үзүүлдэггүй ярьдэггүй шүү дээ. Дутагдлаа хүлээ тэр ухаантай эмч тэгж ярина да. Ээжийн дуудаад нөгөө бөөрийг харуулаа хөө. Та хараа
одоо бидний ахтай энэ бүр энэ ямар байдлаар өвдөд яагаад ингээд бид нар эргээд тэр юм харж болсон ингээд тэрэн дээрээсээ дөрвөлөвдөж суралцаж болсон нэг ажлын туршлага юу солилцсон. Тэгээд бид нар нөгөө бөөрөө аваад нөгөө бөөрөө эргээд судалсан. Тэр бөөр гаднаасаа биш дотор талаасаа амилж исэн бөөр байсан гэсэн. Яа аах хэрэггүй авлаа гэж харамсаг гэсэн эмчнэр. Тэгээ битэрээр яваад битэрийн эмчилгээ эргэтэнгүүдийн чинь ёсоо дотроос нь эмчилнэ. Цэвэрлэн гэсэн. Эхлээд цэвэрлэн тэг араас нь эмчилнэ. Тэгээ тэр эмчнэр хэрэггүй бөөрийг авлаа харин танд гэж хараа хэллээ. Дотроосоо идэгжсэн ямар сони ийм bijсэн анхудаага харж байна. Дотроосоо энэ бүр ямар гоо идэгжсэн бөөрийг аваа ичээ. Бараг уучлаарай гэдэг эмшэр харамсан гэсэн. Ийм дээ. Тэр төрж мөрөхөд хараа эмшэр аягүйх тусалж тэр охин өнөөдөр 2 ч удаага төрчөөд сайхан үрээн тэврээд сайхан амьдраа явж байгаа. Тийм учраас ямар ч хүнд өвчтөө бай, ямар ч асуудалтай бай. Урдаар 2 багшаараа ороод нэг байдлыг мэдээ л гэж та нарыг ирүүл. Бас их аврах боломж байдгиймаа л гэдгийг хэлэх гээд байгаа хгүй 2 багш нь. Үнэхээр болохгүй юмыг Тэнгэр өөрөө хэлдэг. Бэлгээ наад хүн чинь Доронтой аймагт нэг залуу аава үүрээд ороод ирсэн. Над дээр даавар бүр ингээ ухаалтцсан. Багшаа танд л үзүүлэх гэсэн манай аав одоо яг явах гээд байна гэд. Нөгөө ханийн ч гэсэн дагаад ханийн явах гээд байна гэд. Уг нь таныг урд нь сонсч ирсэн юм а бид нэрээ ирч чадахгүй хугацаа алдчихлаа гэд. Тэгээлийн сандал дээр суулгаа надраа хаад нөгөө аав толгоогоо даахгүй ингээ бүр ингээ. Бүр яг унах гээд байгаа байхгүй. Тэг хүүхэд нь ард нэг аавгаа түшээ сууж байгаа. Тэгээ би дээшиг аль аавынхаа овог нэрийг хэлгээ дээшээ тэнгэрт мэдүүлсэн чинь за наад хүн чинь бэлгээ явах гэж байна. Аян заамх нь арийнхын нэмэр хий. Зүр орхичих бити оролт. Хүн явах гэж байгаа хүн бити саатгий бэлгээ. Тэгэхээр би тэгсэн. Би бас багширтайгаа ярьдаг л да. Нэг надад итгээд надыг зориод ороод ирж байна энэ хүмүүс. Энэ хүнийг явах гэж байгааг мэдж байгаа. Тэгвэл би энэ хүнийг явахаас өмнө бас нэг амжиж 1-2 ч гэсэн би бас энерги шидэж дотроос нь нэг жоохон юм бас амжуулж би эмчилмээр байна. Жоохон энерги өгөөд юм нь өөрчлөлмөр байна. Та надад итэг гэл. Би өөрөө тэгэл чимээгүй дайрцсан. Ард чимчлэг өгнө ард нь барай сууж байгаа тэгэл дээд хүмүүс та нар цаашаа гараа тэгэл энерги шидэл дайрцсан. Тэгээ тэр 2 өдөр эмчилгээ авсан. Хөөх аавста эхний өшөнөө аав аягүй өвдсөн гэсэн. Баг явах гэж юм уу гэдэг тэр чинь шүнжөөгөө сахиж хоноод нойргоо хонсон. 2 дахь шөнө нөгөө аамсан нам унтсан нөгөө хүмүүс чи ээлж ижирээ өгчүүдээ бүгдээр гүжрээл мөлхөж ирээл яхаар амьсгаатай байсан гэдэг байгаа. Тэр нь энерги имжлэгээ таарад байгаа юм. Тэгээ амилж байгаа юм бахтай бүгдээр тутраа бодо бэлгшээгээд. Тэгээ шүндээ сайхан унтаад тэгээ өөрийн жингээр за болсон би болсон. 2 багшд харин баярлаа гэж хэлдээрээ. Би одоо очиж амжихгүй нэ. Ингээ болсон. Ямар гоё хүмүүс вэ? Та нар дараа нь өөрсдөө ороороо гэдэг ингээ үгээ гүйцэд хэлж чадахгүй тэгэл тас шууд явсан гэсэн. Тэгээ танд манай аав маш их баярлсан шүү. Бүр тэрийг хэлсэн шүү гэдэг ингээ тэр мө хүүн ирж өөлөн ярьж илээ. Амжиж орын нэмчилгээнд та нар амжиж ор хүн үххийг мэдхгүй штэ. Маргааш үххийг хүн мэдхгүй штэ. Хавдрагингүй шууд хавдралаг үгээ явчих. Урдаар хүрээд ир. Хавдралтаа урдаар хүрээд ир. Дарлагыг чи сэргээгээд цусыг чинь халаагаад дотор хэрэгтэнгүүдийг чи сэрээгээд өгье. Дотроос ингээ амьлуудаад байгаа халаагаад өгье. Тэгээ та хавдар судал руугаа яв. Бүр гоё идэгнэ. Хүүтэн цустай дотроос айдастай тэгээд эмнэлгэр очихыг идэхгүй үрдэн гардаг байхгүй юу. Тэгээ урдаар наашаа ирээ. Урдаар наашаа ир. Наашаа ирэх тоолонд 2 багш нь хагалгаанд орж болно. Урдаар ороод ирээ. Хагалгаанд орохоос өмнө ороод ир. Яагаад надаар дайргээд байгаа юм гэхээр айсан зүрх сэтгэл, айсан тэр зүрхний хэмнэл эдрийг чинь тайвшруулад, цусыг чинь халаагаад, унтуулад, толгойг чинь амраагаад, бүх хэрэгцэн системийг чинь зөөлөлж тэгээд догширцсан байгаа. Цусны эргэлт гүхгүй ингээд өтгөрцсөн байгаа. Бүх юм шиг ингээд 2-3 хоногт гоё болгочтой. За та одоо эмнэлэг рүү явж болно гэд. Олон хүмүүсээ тэгж явуулсан. Хүмүүс бас энэ лайвын ард хаалгаанд орохдоо багшаас амжилттай орсон шүү. Өстой гоё хурдан орсон багшаа гэсэн лайв болгон дээр олон хаалгаанд орсон хүмүүс үрдэнгүүдээ битсэн билээ. Та тэр болгоныг ажиглаараа тийм учраас хаалгаанд орохоос өмнө ирнэ. Төрөх гэж байгаа ээж төрхөөс өмнө ирнэ. Янз бүрийн амралтанд явах гэж байгаа хүмүүс ирнэ. Эсвэл 2 багшаар ээж ерөөхдөө ерөөхий байдлаа мэдэж жоохон өөрийгөө дотроосоо сэрээ. Жоохон дотоорш нь жоохон амьлуулаад цусыг чинь халаагаад арианда хүний бис өөрөө хаад. Та нартай та нарыг 2 багш нь цусыг чинь халаачтыг.
Чанаас нэг юм шаардаад. Гол нь та нарын дотоод сэтгэл зүрхий чи итэг. Та итэг. Тэгэл болоо. Битээрээр ингээд цусаа хадаалгаад бөөрөө жоохон дэмнүүлээд даралтаа жоохон буулгаад даралт буухаар сахар буу. Сахар буухаар тэг бүх хавн мам өөрөө буу. Оо шинжэнгөө шээгээд шээсалдаа. Тэгээд дараа нь тэр эмзэг рүү орч имчилгээ хийлээ. Бүшөө урд идэгэр. Шууд эмзэг рүү яваад очичоор нөгөө даралт нь унаад тий хавн ихтэй зүрхний химнэл ихтэй явсаар эмчилж одоо нөгөө хүний чинь гол эмчилгээгээ хийх гэсэн нөгөө хүн наам нэм олон одоо өөрчлөлт болохоор эмчилж аяг цаг ордог байхгүй. Тэр 2 3 хоног та хий алдаж байгаа байхгүй тийм чи. Тэрс хурдан таны үеинд тэр эмчилгээ туслахыг хурдан тэр эргэнтэнд очиулахын тулд таны гол тарих зүрх уушиг нь гол эргэнтэнгүүдийн чинь хурдан дотроос нь эмчилгээг засаад тайвшруулчихдаг байхгүй. Тэгээд цусыг чи халаагаад нэг унтуулцдаг. Цус халаад энерги сэргээд ирэхээр ямар гой хүн амарна гэж. Ингэж гой амраа тэгээд тэр эмнэлэгтээ очих юм бол тэр эмчилгээний үр дүн бүр гой гарна. Бүр гой гарна. Тийм эмчилгээ хийхгүй очих юм бол эмчилгээний үр дүн танд нэг үзэгдэхгүй, танихдахгүй. Нэг заахан тухайн үедээ сайхан бэвч гарч ирээд дахиад өвдөнө. Татамжтай өвдөнө. Яагаад? Суур таны тархийг эмчлээгүй, даралт буулгаагүй, зүрхний химнэл ихтэй, дотоороо тамирдуу ядрангуй биш. Тэр мэр юм чин тэр эмчилгээ тарианд нөлөөлөхгүй. Эмчилгээ тарьж нөлөөлтгүй. Тийм учраас би энэ олон эмнэлгүүдийг хэлдэг. Энэ олон эмнэлгүүд одоо олон эмчнэр ирж уулздаг. Та манай хавдрыг эмчилжээ. Ямар гоё хүн бэ гэд. Хөхний хавдар эмчилсэн хэд хэдэн охтуудын. Тэгээ эмчнэр нэрж уулзсан. Тэгээ бамбаа эмчилсэн 2 багш нь. Даавруудыг бүгдийг тэнцвүүлж өгнө. Бамбаан зангилаа эмчилсэн. Олон хавдар, цусны хавдар хүртэл эмчилж исэн 2 багш нь. Тархины гэмтлүүдийг хэмчилэн, тархины хавдар хүртэл эмчилж исэн. Ерөөдөө идэх юмаа идэх нь идэхгүй юмаа би шууд хэлдэг. За би тэр хувьд бол таны хувьд болчлоо. Ерөөдөө болчлоо. Одоо ангахаар яваад үзье. Одоо болохгүй юмаа шууд тэгэл хийчдэг. Тэрээс хоёрын хооронд болохгүй юмаа тэгэл явуулаад байх шаардлагагүй ш. Сайн 29 айгуу сайн өдөр байсан. Тэнгэрийн өршөнгөд маш их баярлсан. Тааланхан хүлээж авсан. Тэнгэрт одоо олон хүмүүс сэрдсэн. Та нартайгаа уулзахад, учрахад сэтгэл зүгэн бэлдээ доошоо буухад ерөөдөө тэр олон юмыг гэтэлж туусахад юм хүн болгон зүрхээ бэлдэж, биеэ бэлдэж, энергээ бэлдэж тэр хурд хүчийг сэлбэт тэр ихэд бүх хүмүүс тэр дээр бэлэн байгаа. Та нарын доор нь одоо зүүдэнд ирэхэд тэр олон агуу одоо хүмүүсийг хүлээж авахд тэднээс оюун ухааны тэр гой чадварын тэр гой үнэлэмжийн юу одоо хүсэж байгаа болгоомж та нарт өгөх гээд байгаа тэр гоё боломжийг л та нар алдаж болохгүй. Би бас тэнгэрийн оронд очиж хайртай охтуудтай хайртай хүн нэртэй голохгүй очоо. Наадвар ч өнөөдөр өстой жинхэнэ Монгол болцсон. Нэрийг ичмэн сэргээ биеийн гоё болцоо. Та нарыг л хүлээж та нараас сурах гад авах гад амьд сэрүүн байхдаа өгж явахгүй дамжуулж явахгүй. Одоо зүүд нойроор ч гэсэн наадварлага өөрчлөөд гоё болгох гэж та нарыг маш их гуйдаг. Тэнгэрээс хурдан бууж хүүхдүүд орч наад юмаа шууд одоо биерүү шууд ид шил илгээ шууд тэрийн сэрээ амьлуул хүүхдүүдтэйгээ давхар ажил хүүхдүүдтэйгээ давхар сэрхэд бас давхар тусал би туслан та нар наанаас нь тусал хэдэн талаас нь хамжиж хүмүүс ирэхэд гоё бол тэрээс зүгээр ингээд унтаал яваад байхад юу сэрх дэвших юм тийм амар юм биш ямарваа ажил чинь зүгээр ингээд альсаараа одоо нэг хурдан гоё болчдөг чинь биш хүн хүсэх хэрээр давших хэрээр үнэхээр зөрөгтэй байх хэрээр ирэхэд тэл цаашаа хүн зүгээр сурахад амарх юм лээ багшин зүгээр өстой давшсан хагаад ирэхэд нэлээ боломжийн хэмжээнд очсон их гайхамшигтай тийм учраас ажлаараа бахархаж маш олон одоо эмнэлгийн эмч нарыг хамтарч ажиллаж болдгоо юм уу? Тэр үнэхээр эмчилж болохгүй байгаа. Их хүндрээд байгаа хүмүүсийг одоо тэр чи хэд хэдэн эмнэлэгт очиж дандаа эмнэлгүүдээ сэхээ рүү ордог. Сэхээ рүү ороод ирэхэд сэрэхгүй байгаа. Аппараттай хэрнээ сэрэхгүй байгаа. Манай ээж явах гээд байна, манай аав явах гээд байна, манай дүү явах гээд байна гэсэн хүмүүс байдаг. Та очиод туслаад өгөөч. Очиод үзээд хийч одоо энэ үнэн байна уу гэдэг. Олон эмнэлгийн сэхээрөө орж олон хүмүүсийг сэрэж исэн 2 багш нь. Тэр энерги тийм хүчтэй. Ерөөсөө энергийн л итэг та нар.
Энерги гэдэг ямар агуу. Энергитэй байгаа зүр хэнийгч. Тэгэл ерөөдөө монголчууд бие биендээ энергийн өгөө аваатай явдаг тийм агуу арт юм. Та нар хар утас өмслөл бол тэр хүний зовлон, тэр хүний хоосрол, тэр хүний муу бодлыг бүгдийг та авч. Таны ажил суугтал тэгэл та авч. Тэр хар өнгө чинь хүний муу юмыг татдаг. Муу болгоныг татна. Тэг бити хар юм өмсөөч ээ. Хүний зовлон, хүний өвчин, хүний үйл үүрийг та татаж яах гээд байгаа юм бэ? Хар юм өмсөж болохгүй. Хар юмар дандаа муу юм. Хүний монгол хүн өөрөө тийм сүнсний түвшин өндөр, эрчим энерги өндөр, тэрийг нь өөрсөнөө олж, онцгойлж тэрийг идэвхжүүлж, амьлуулж сэрэж чадахгүй даал та нар ингээд яаж чадахгүй ингээд нэг тийм чимээг өнгө учраа олохгүй суугаад байгаа байхгүй юу? Тэгээ та нар тэгсэн ирнэл найзуудтайгаа энд суулаа, хооллолоо, караокенд орлоо гэхээрэл багшаа ингээд байхгүй. Зүрх дэлсэд ингээд эвгүй болчлаа. Та яах гэж тийм эвгүй рүү орсон тэгээд орохдоо цайвар өнгөө өмсөхгүй яасан ингээд. Тэгээ нийт 6 7-оо орсон бол ер нь та ганцаар байгаа нөгөө хүмүүс чинь нийт баяраа жоохон аашин жоохон хатуу, характер нь жоохон хатуу, зарим жоохон санаа нь жоохон муу, ер нь жоохон тийм явцгүй, жоохон тийм хүмүүстэй нэг газар олон тийм хөгийн юмнууд нийлчих юм бол за тэгээ та бол тэгэл дуусан дөө. Тэгэл нэг бараг нэг сардаа өвчөө хэлэндээ. Өөрөө эндэл өдрөөс өдөр толгоо өвдөл, даралт хөдлөл, дотор мухаа оргиол тэгэл юм уугаал гоё болонгууд хэсэг хугацааны дараа би зараагаал тэгэл халуураач байгаа юм шиг бүлэрээж байгаа юм шиг. Их юм мэдэгдэндээ ерөөдөө монголчууд өөрснөө бие биенийхээ энерги ирчмээр муу юм нэг татаад идгээ мэддэггүй. Хүний муу өвчин зовлон татаад идэг та нар хар энергиэр, хар өнгөөр илүүх. Тийм учраас хар өмдтөө, хар гуталтай, явах тусамдаа хүний хөлний өвчнийг аавна. Чэжээрээ юм өмсөөлээл та зүрх судсын бүх өвчнийг татна. Илдэг бөөр ходоод энэ дотор чинь бүх хэрэгтэй энэ дээг үрлээ. Хөхний хавдрыг таны хөгчөө өвдөд байлаа. Тэр хүний хөхний хавдар авчичээ гэл ойлгочиход өөр ямар ч арга байхгүй. Монголчууд хоорондоо тийм сайн юм өгөлцөж авалцаж мэддэггүй харин муу юмаа би эргөө шидэл өгөлцөж авалцаад яваад идэг арт юм байхгүй. Одоо бүр тийм болцсон. Бүр энэ бүр түгээмэл болцсон. Түгээмэл. Бэлгийн огшин өнөөдрийн сүнсний 90 тэр харын сүнсүүдийг илүүх зөөлөлж, намдааж, буцааж, дарж эдгээр устдаг гэдэг их гоё том даалгавартай багш нь олон жил ажиллаж байгаа. Тэгээд Монголын газар нутаг дээр их байж байгаа болгоныг миний ойр байж байгаа болгоныг би өөрийнхөө боломжоор явдал дундаа бүгдийг нь устгаад холдуулаад баг ингээд болгодог. Та нар бас орчиндөө байгаа газараа өөрсдийнхөө орон гэрээ, өөрсдөө ажлын байр бүх юма та нар өөрсдөө л тэр хувьцаагаараа шийднэ гэдэг шиг өөрийн чинь дотоод зүрх сэтгэл та өөрийнхөө нэг өөрөө л янзлна, орон гэрээ та өөрөө л янзлна. Өөрөө л арчлна. Өөрөө л тэрийг өнгөлнө, өөдлнө. Бүх юм таны хувьцаа таны гарт, амьдрах уу, орших уу таны гарт. Сүнсэн бие чинь дээшлэх үү, доошлох уу таны гарт. Анд байх уу, байхгүй таны гарт. Таны мэдлэл бүх юмыг монголчууд өөрсдөө л мэддэг. Тийм учраас болж игэл өнөөдрийн залуучуудыг спиртийн төрлийн битгий хэрэглээч. Битгий харанхуй шин гадаа их тэнээч. Баар саваар битгийх яваач. Гэрэл муутай газар караоке барууч гэрлээгүү багтааш л ерөөдөө харанхуй талтай газар орох юм бол тэгэл харын сүнсөөч дайрна шүү та нар л. Тэгээд харын сүнсэнд удаа дараа дайруулж исэн гинтхэн галзуурчтэй. Тэр чинь сүнс бие рүү н орж байгаа юм шиш. Эхлээд тэгэл нэг өдөр гоё болоод нэг өдөр ивгүй болоод нэг 2 7 хоног гоё байсаа дараа нь гал нөгөө таньдаг хүнээ танихгүй бол энэ чинь нөгөө сүнс орж гараад байна гэж ойлгоод орж гараад. За нэг л өдөр нэг хүн нөгөө зүхнэ гэсэн үг. Сүнс тэр хүнийг эзэгнээд нэг биеийг эзэгсэн бол ер нь тавьдгүй юм, холддгүй, нэг холдоод шалихгүй. Эргэн тойрны хүмүүсийг бас оролтно сүнсүүд. Над дээр бас олон жилийн өмнө би уучлаараа би танаас сүнстэй холбогдсон. Гэртээ бүр яалч ганцаараа амьдраад байгаа. Сүнсүүдээс салж холдож чаддаггүй. Тэгээд холдох боломж байдгүй та надад туслаач гэ. Та юу хийдээс би Есүстэй ажилдаг. Би пастор гэж ярьсан.
гинт миний дургу үрээд. Би Есүсийн дэх дургу. Өнөөдрийн манай Монголын газар шороон дээр орж ич. Манай монголчуудын тархийг угааж Есүст итгүүлж тэр номлолыг зааж тэднийг хооллож тэдэрт хувцас тарааснараа монголчууд одоо нэг тэдэрт идэгдээд байхгүй. Гэхдээ яг хуу тэр муу сүнсүүдэд одоо илүү их одоо бас эзлэгдэн гэсэн үг. Та нар эзлэгдэн. Тэг би чадахгүй гэсэн. Өнөөдрийн монголчуудыг та нар оруулж байна. Үнэхээр одоо Европ орныг хар. Тэр чигээр одоо Библи шүтдэг. Тэг байж байгааг нь хар. Сүнсэнд идэгдээд Европын залуучууд аймаар зэвсэг барайл дээрэж. Тэг хүүхдүүд зэвсэг барьж ш. Энэ харын сүнс одоо хүний бие рүү ороод хүчээ аваад ирэхээр зөв шууд алдаалуулаа. Шууд ална. Тэгээд цагаачд илүү бас зэрлэгшиж ирж байна. Бас тийм учраас гадаа дотоод явахдаа аял зугаалгаар явахдаа хар өнгийн хувцас хизээч өмсөж болохгүй. Хар өнгийн хувцас, хар өнгийн левчиг дүрсийг өмсөж болохгүй. Таныг хар юм өмссөн таныг онлно. Яагаад? Та дотроо сүнсний төвшин гадаад ихнийг ботход таны билж Монгол гэдэг хүн учраас сүнсний төвшин арай тунгалаг, арай эзэмтэд ойрхон, өнгөлөг, гялцал сүнсний төвшин. Тэгээ оюуны чадвар давхар бас дотоод мэдрэмж ихгүй. Энэ монголчууд хаагаас одоо харын сүнсэн ч гэсэн гологддог. Харын сүнс бүр эзэмдэх гээд чи миний айн бол миний анд бол булаах гэдэг. Би рүү н орж бүр. Тиймэрхүү юмд маш их. Тиймээс гадаа дотоод явахдаа хар өнгийн юу ч өмсөхгүй. Хар өнгийн малгай тавихгүй. Харын сүнсэнд идэгдэв. Харын сүнсэнд. Европын орнуудад багш нь явж үтсэн. Йоо харын сүнсийн зүгээр нааранч ингээ ил ингээл гудамжаар хүмүүсээ зэрэгцээд цог холгоо явж идэв юм гэж. Йоо бид тэр сүнсүүдийг харж ёо дотор муу хороод эвгүй юм бэлээ. Өстой эвгүй. Өдөр нарнаар явж байгаа юм чи тэр шөн мөн бол өстой зай. Тэгээ одоо илүү одоо залуучууд одоо тэр нэг гаж урсгал руу ороод байгаа чинь харын сүнс рүү орохоор уулаасаа гаж урсгал руу цаанаашаа харын сүнс гэж эзэмдэж муухай олгоод байна шүү. Тэр хүнийг хүн ёсоос гадуур муухай олгож эвдчихээн гэсэн. Ерөөдөө багш нь бас Европын хэд хэдэн орнуудаар бас аялж бас цаг хугацаа хожиж бас холын замаа шүн илүүх тавих гэж явж байгаа. Йоо тэр харын сүнсүү чинь зөв машины урд жирэлцэл ах юм байлаа. Илүүх би ч өвгөн энергийн төвшин өндөр хэрнээ бие бариад өөрлөгөө оруулахгүй гэж өөрийгөөс чандын чандад хадгалж бие хамгийн чангаараа чангалаад ахтал над руу машин руу дайраал ороод ирсэн гэж боддоо. Би ч өөрөө ирэхгүй толгоогоо ингээл хоош шидэл суудал дээр ингээл очсон. Тэгэл манай зогсороо юу болов ойрхон ишээ зогсоотхыг гэл. Тэгэл яг өөрөө биеийг яханд бол гарч ингэж яг дотоод бодолтойгоо дотоод юутай ярьж байгаа. Тэгээ бас жолооч хэдэж жоохон цохилгсан. Танаа энэ Европын орд харын сүнс ямар аймаар. Тэгээ та нар ийм ертөнцид ямар аймаар амьдарч байна. Өрөвдмөр нөгөө муу сүнс гэж мэддэггүй тий одоо муу юм хажууд байна гэж мэддэггүйдээ хүмүүс гоё сэтгэл дүүрэх гоё тааламжтай явна шүү дээ мэдээж. Гэ тийм юм сонссон хүн чи хэцүү шүү дээ ингээд хаана байгаа л гэж ботхоос юм чи одоо тий хөрхөдөө одоо юугаач мэдгэнэ бэлгийн нүдний гэдэг ус юугаа харж мэдхийн. Тэгэл багш нь тэр дороо өөрийгөө дотроосоо бясалгаал өөрөө өөртөө яриад давхар ингээ гуугаал ард нь энэ дотор хурдан өөрийгөө гоё болгосон. Тэс өөрөө л ажиллаад тэгэл сэрцэн. Тэгэл гоё болол аль жоохон юм ууйгаал. Тэгэл бүр гоё болол сэрэгцэн. Альжаал тайлал тэгэл нэг бицж өгөөл. Тэгэл холын зам руу ижигээл тэгээягаач. Тэгэхээр энэ шөнийн цагаар ингээ холын зам жоох хамгийн аюултай чи шөнийн цаг юм бэлдэж шүү дээ. Манад ч гэсэн шөнийн зам аюултай. Дээр үдийн яарамгийн зам айгүйх аваарах гардаг гэсэн дээр үд хүүхдүүд их дайруулдаг, томчууд ч их дайруулдаг тий багш насын яарамгийн энд ирэх одоо боломж ирэхийн тулд би бүтэн жил энэ яарамгийг янзалж энэ замуудын энэ хорооллын энэ бүх юмыг ирэхийн тулд бас одоо бүх юмыг тэнгэрт мэдүүлж энэ оршуу газараа бас янзлах тийм хувьцаа надад бас гоё ажил шүү дээ миний ажил чинь тэр болгоныг би өөрийн биеэрээ явж мэдэрч янзалсан. Тэгээ тэр олон одоо
одоо хүн одоо осолдоод байгаа газрыг илүү их мэдэрч тэрийг бүр өөрийн биеэрээ тэрийг цэвэрлэж тэрийг энергижүүлж тэрийг эргээд сэргэх гэдэг миний хувьд бол бас жоохон цаагаараа галддаг бөгөөд хүнд ажил. Тэгээ багш нь бас удаа дараа тэр замаар давтамжтай явах тоолонд бол бодлороо үгээрээ ерөөлөө хэлж тийм их ерөөлөө хэлнэ алийг хөгжим тавиараа хөгжим тавина. Тэр замуудыг арай жоохон зөөлрүүлсэн. Одоо иш уулын зам их тэнгэрийн тийшээ эвгүй штэ. Тэр нь тэрийгээр залуучууд шөнөөрийн цагаар явахдаа жоохон зөөлөн явж өгөө тийшээ замууд бас айгүй амны нэхэлтэй. Ерөөдөө бас энэ тэргээр нэг хамаагүй яваад байдгүй. Ерөөдөө тэр Баян шуу хаваар шар адны тийшээ тэр захын юунууд жоохон эвгүй хаяа явах юу амар эвгүй. Амны нэхэлтэй замууд их байдаг. Тэгээ тэр болгоныг очиж хөрхөдөө манай монголчууд нөгөө сүнс мэдэрдэг учраас ямар хатуу замаар ямар эвгүй замаар ингээл аваар хийгээл ингээл гэдэг чи мэдээд байгаа хэрнээ багш нь тэр болгон зорж очиж яаж нэг үнэхээр бас амжихгүй юм. Тий. Яг тэр хавийг хүмүүс өөрснөө над дээр ирж олуулаа яриад өөрснөө имчилгээнд ороод багшаа манай тэндээс барыг доотл нь 20 хүн ирэх хэвээр. Тэгээ тэрнээс дээшээ олон хүн холхиж олон хүн явдаг. Багшаа манай тэр зам дээр дандаа аваар гардаг. Удаа дараа гэсэн байгаа ш. Тийм юма та нар над дээр явж байгаа хоорондоо сайн хэлж багш нь тэнгэрт мэдүүлж чадвал зайнаас үнэхээр зарим хүндэрсэн газар зайнаас ч болдгоо. Тэгээд болохгүй бол одоо очиж өөрийн биеэрээ тэр замыг ч гоё ариусгаж бүх юмыг арилгаж өгдөг. Бас хүнд ажил багшийн хувьд бол хүнд ажил. Тийм юм засчаад бас нэг 2 өдөр айгүй манараатай явна шүү би. Манараатай хүнд ажил миний хувьд бол би тэгээд багш нь тийм юмтай илүү их одоо өөрийн биеэрээ өөрийн сүнсээрээ одоо илүү их ноцолдож тэр болгоныг арилгаж янзалдаг учраас хүнд ажил учраас та нараа бэлгийн башаага илүү их ойлгож мэдэрч та нарын урд тань руу хараа суугаад байгаа чинь тань руу би энерги шидэд танаа удам судрыг бөгөөд таны эрүүл мэндийг бас уншаад сууж идэг гэж ойлгох. Уншаад өөрөө хараа сууж идэг. За энэ хүн ийм өөрчлөлттэй байна гэж ерөөд нь мэдрээд эмчлэхэд бас гайгүй хүн байна. Айш нь гоё юм байна. Өө энэ хүн чи ямар овлоггүй ямар эвгүй айштай хүн бэ? Хүн болгоныг би шууд уншина. Тэр болгоныг хэлэхгүй дугаал. Тэгээ ийм хүн байна. За энэ хүнийг эмчлэх явцдаа хүний айшиг, эмчлэх явцдаа хүний энергийг, эмчлэх явцдаа тэр хүний бүх юмыг засах боломж байдаг. Эмчлэх явцдаа. Дотоо хашинд орон дээр хөвтүүлээ эмчилж явах би наанаас нь энергиэр зүрхийн, аашийн, сэтгэлийн, хармын жоохон засчдаг. Зарим хүч хөрөхгүй юм цаацаг хайчдаг. За хэсэг хараах яах вэ? Багш нь засах талыг илүү хийж өгдөг. Гэтэ удаа дараа ирсэн хуучин хүмүүсийнхаа юмыг илүү хурдан засдаг. Шинэ хүмүүсийн имийг ерөөдөө хараад удам гоё бол шууд засна бэ. Удам гоё, удмаасаа гоё тэмдэгтэй, удмаасаа гоё өгөгдөлттэй үнийг зөв шууд засна. Тэгээ жоохон дуу муутай, султай, хүний хүндэлдэггүй, багшаа хүндэлдэггүй, минь тус байдгүй, хүнтэй нээгдэж чадгүй, дуугаа хүмүүст би аюу дурггүй. Дуугаа хүмүүс, дуурдаг хүмүүст дурггүй. Тэгээ ойлгоорой. Дуурахгүй хүмүүсийг тэнгэр харчаад яагаад тэр хүн чинь дуурахгүй ингэ надаас суугаад идэг. Би ч одоо гэдэг юу гэж хэлэх үү? Дуурдгүй маа дуу муутай юм уулаасаа юм бэлээ гэдэг ингээд муухыг ингээд муухайг дурдаад энийтэй нэвлэр гэсэн утгатай юм тайлбарлаж болохгүй ш. Тийм учраас бэлгийн башаахад дэргэд илүү их нээлттэй. Юу нь болохгүй байгаагаа хэлж, цаашид яахыгаа асууж, цаашид бүх юмаа мэдж ирүүлчихлээ шүү дээ. Ирүүл боллоо ш. Тэгээ одоо амьдрахуй талдаасаа юу нь болохгүй байгаа. Юу нь ингэж байгаа юмасаа асуул сургалаа зөвлөгөөнүүдийг авч болно ш та нар. Хажууд ирээд бүх талын зөвлөгөө өгнө ш. Бүх талаар би бас янз бүрийн байдлаар туслана ш. Одоо зайнаас илүү юм хийж байгаа багш нь очихгүйгээр зайнаас. Энчнээс шууд Канад руу, энчнээс шууд Чех руу, Солонгос руу эмчилгээ авъя гэсэн монголчууд шууд энерги шидэж эмчилгээ шууд өгдөг хоёр багш нь. Тэр гоё байгаа сте. Монголчуудын энерги тийм гайхамшигтай. Монголчуудын үнэхээр ийм энергийн түвшинд, ийм өндөр түвшинд очих юм бол та нарыг хинч устгаж чадахгүй, хинч дийлэхгүй, хинч арилгахгүй,
та нарын дээр гарч чадахгүй, энерги чинь булаач чадахгүй, та бас өөхөх тийм боломжгүй тийм гоё болчдөг байхгүй юу? Маш гоё болно те. Нийт монголчуудыг бас сайн сураад өөртөө ихтэй байгаад өөрөөрөө бахархаад өөрийгөө гоё энергиээр цэнэглээд дандаа гоё юм сонсож, дандаа гоё юм ярьж, дандаа өөрийгөө дандаа сэтгэл тайван амар амгалан байлгаж оюуны бяд, оюуны одоо дээдийн дээдэг болж монголчууд бүгдээрээ эвлэлдэн хамгийн болж одоо торниж өсөн дэвжиж бүгдээрээ гоё баймаар дэлхийд Монголын оюун санааны чадамжийг таниулах цаг нь ирээдээ. Тийм учраас одоо хоёр багшийн зөвхөн монголчуудаа биш гадаад орны бүх хүмүүсийг эмчил, хил ус хамаагүй ярихгүйгээр шууд эмчил, ярилцах шаардлага байхгүй. Тэртээ тэргүй та хоёр хүнийг бэлгийн багштай их үнэрч, тийм учраас та нарыг усанд орж ирээрээ гэдэг чинь тэр хүний биеэс янз янзын үнэр ялгардаг. Тийм учраас надад үнэрсэн үнэрийг тэнгэр үнэрхээр танд айгүй гомддог. Таныг нэг хэсэг хаях гэдэг учраас усанд орж ирээрээ гэдэг чинь тэр. Тийм учраас арх уусан бол нэг 14 хоногтой ирэхгүй биеэ цэвэрлэж хор мороо гаргаж үнэр юугаа дарж тэг усанд ороод арим цэвэр сахиж ирэх хэрээрээ та нар хамгийн гоё болно. Багш нь энергиэрээ та нарыг илүүх засаж багштай итгэх тоолнд би энерги чинь нэмж, эрүүл мэндийг чинь дэмж, сэтгэлийг чинь дэмжиж дотроос чинь одоо бид нар дотроосоо сэрж, дотроосоо л энерги, дотроосоо л одоо бүх юм чинь хамгийн болж иж тэг ажил үйлээрээ таны бүх юм чинь түмэн таних төстой. Тэг түмний одоо манлаа болж түмэнд одоо ялгарч гарч ирснээрээ бид нар одоо монголчууд их онцгойч дэлхийд гээ ямар сони юм бэ чи хавдартай хүнийг босгочих юм аа. Чи хэвтрийн байсан хүнийг босгочих юм аа гэдэг одоо олон монголчууд сэхэнд байсан хүмүүсийг босгож ирэхэд тэр 3 дугаар эмнэлгийн эмчрийн гайхаж байгаа гэж ямар сони ингээд интермед эмнэлэгт бас нэг хүнийг би тэрс босгож ирсэн. Тэр эмшир гайхаад байгаа хэрэг асууж чадахгүй байхгүй гэл. Сонгодоо эмнэлэгт бас тийм юм бос. Ерөөдөө олон юм багш хоёр багш нь олон юмар орж гарсан. Монголчууд бүр болохоо байхаар тэрийг дууддаг байхгүй. Гайгүй үедээ дуудах тоохчгүй. Болохоор багшаа туслаач. Багш минь ээ өстө туслал та. Миний ижээ, миний хайртай ах байна, ихч байна гүгэд идэв. Тэгээ амис хэрүүн багт нэртгэж шиг имчлүүлээд нэртгэж шиг хүмүүсээ оруулж авахгүй яасан. Ерөөдөө нийт гэр бүлээрээ орох, ах дүүсээр орох энэ имчилгээнд бүгдээрээ ирүүл, бүгдээрээ одоо сайхан гоё урт насаж гоё амьдрал та. Орчлын ертөнц биднийг өшөө агуу энерги ирчмээрээ дэлхийд гайхагдаж, оюуны бяд, энергийн бяд, сүнсний бяд болоод гайхагдаж цойлон амьдр гэж мөнхтөнгөрийн өвдөөс биднийг тэгж одоо хүсэж уриалж хүлээж тэрэн дээр бид нар хүчээ үзэж, оюунаа үзэж, энерги үзэж бүгдээрээ суралцаж олуулаад цойлон гарч ирэх шаардлага байна гэдэг багш нар бас хэлээд байгаа юм учраас зүүдээ сайн манаараа. Зүүдэндээ хүн хоёр янзын зүүд ирдэг. Нэг өдөр нь бол нэх гоё зүүд, тайван зүүд гэсэн үг гоё, тайван гоё гэсэн үг. А нөгөө зүүд нь бол жоохон хүнд зүүд гэсэн үг. Тэр хүнд гэдэг нэг өсөндөө муухай, эвгүй, танихгүй янз янзын эвгүй одоо муухай зүүд гэсэн. Тийм учраас та нарын хариулт бол тайван гоё зүүдэнд зөв баярлалаа, талархлаа гэж болоо өглөөс хэрэг. А таагүй зүүд ирэх юм бол өшөөгөөрөө уучлаарай гэдэг үгийг хэлнэ. Тэгэл болоо. Өөр одоо уурлаад тайлбар тавиад ах шаардлага байхгүй. Ерөөдөө л өшөөгөөрөө гих тусам болоо. Та нар таалагдахгүй байгаа учраас олон янзаар та нар дээр очино, хүүхд дээр чинь очино, охин дээр чинь очино, хин хүн дээр очиход хин ч хүлээж авахгүй болоод тэдэрс ингээл ууралцдаг байхгүй. Тэр бүгдээрээ дордороо том баггүй бүгдээрээ зүйтэй манж экстицээ зүгээр хүлээж авч тэдний хэлж байгаа яаж байгаа сайхан ойлгож мэдэрч буцаагаад тэдэртэйгээ сайн хуучилж сайн заалгаж надад туслаарай, надыг дэмнээрэй, надыг ухааруулаарай, надыг сэтгэлийн хад суулгаарай, надыг нэг их хүн болгоод би нэг их хүн байж чадахгүй байна бүр нэг л одоо нэг тийм өөрийгөө олохгүй байна, өөрийгөө чадахгүй байна. Үннээ л хэл та нар орой унтахтаа орондоо надад уучлаарай, би одоо гуйх юм байна гэдэг одоо өөрийгөө гуйж болж тийшээ. Нэг л сэтгэл тогтдгоо, нэг л тэнгэрт итгэж чаддгоо. Яагаад чи нэг л болохгүй, цаанаасаа л болохгүй байна. Надад туслаарай гэж та хэлэл унтаж болно ш. Ерөөсөө л амархан ш. Таны сэтгэл үгийг чил тэнгэр сонсдог байхгүй. Тийм учраас та
юу хэлэх гээд байгаагаа л тийм учраас яаран юм гуйж хүсэж ерөөсө болохгүй зүгээр л би хамгийн хүн болохын тулд би яах ёстой вэ? Охиндоо туслаарай, жоохон ч гэсэн туслаарай. Би та нарынхаа хайрыг, та нарынхаа итгэлийг би алдахгүй зөв авч явахыг одоо удам судраа өр хүүхдээ би гоё авч явахыг хичээж амьдрах болно миний зүгээс надад итгээрэй гэл. Тэгэл болооч аахар сахар энгийн юмнаас л юм чинь одоо гүйлтчих эхлэн штэ. Тийм учраас жоохон айдуу л бид нар багаар сурж ээж тэгээд цаашаа сурсан дээрээ багшаасаа дамжиж сураад ингээд илүү хөгжиж өнөөдрийн Монголын эмэгтэйчүүд хамгийн оюунлаг сүнслэг төвшин эмэгтэйчүүд илүү хүчрхэг учраас араас би олон эмэгтэйчүүдийг бас төрж гарч ирэх ёстой. Олон ирчүүдийг бас өөртөө итгэлтэй олон гоё ирчүүдийг бас отгоо шиг ийм гоё эмч болох гээд бас бодож байгаа. Тийм учраас хүн үнэхээр өөрийгөө өндөр настай гэж битгий бод өнөөдөр 80 таач байсан 60 таач байсан та амьд л байгаа бол таны нас хамаагүй тэнгэрт байгаа тэр агуу өвгдөөс таныг насын чинь харгалзахгүй танд маш их эрдэм чадал маш их авьяас чадварыг чинь таныг дотроос чинь хөгжүүлж таныг оройн дэд болгох гэж хичээж байхад та доор нь биеийн бэлдэж сэтгэлээ бэлдэж хямрал ундаагаан бэлдэж өөрийгөө сонсож тэр болгон та сэтгэлийн хаттай байж, төвчээртэй байж, бэлэн байхад та өөрөө сэтгэл зүрхээ чандад сонсох хэрэгтэй, өөртөө ажиллах хэрэгтэй. Муу бодол болгоно хайж, дандаа сайныг бодож, сайнтай нөхөрлөж, сайхан юм сонсож, хүндтэй дандаа мэдтэй устай, сайхан явцгаая. Сайхан үнийг л тэнгэр хүлээж аав. Тийм учраас алдаан дээрээсээ ухаарч амьдрий. Тэгээ бүгдээрээ оюунаас сэрэж, мэлмийг нээж бүгдээрээ сүнслэг төвшинний энэ гоё оюун санааны нэрэнд бүгдээрээ энэ олон муухай сүнсүүдийг бүгдийг устгаж, бүгдийг одоо янзлая. Тэгээ багшийн цайвар өнгийн битгий өмс, 90 өнгийн өмс гэж 90 бөгөөд хар бараа юм надыг өмсгээд. Тэгээ би хар бараа юм үе одоо лайм дээр өмсөж орж ирэн тэр чинь гэсэн доо. Дээгүүр харын сүнс ихсэг туссан багш нь хар бараа юм өмсөөлээ. Тэрийг та нар тэгж ойлгож юм шиг тэр болгонтой би одоо өнөөшн тэмцэхэд бэлэн гэж би одоо сууж идэг. Тийм учраас ганцаараач биш ерөөдөө өвдөцтэйгээ давхар та нар минь дээрээ туслаараа би доороос нь өнөөдрийн манай Монголын өрүүдийг энэ олон орондоо шээгээд байгаа хичээл номонд дордоод байгаа хичээл дургу байгаа эрүүл мэндэнд дордоод байгаа цаанаасаа л дордоод байгаа цаанаасаа л биеийг хөрөөд байгаа, өсөлтөн зогсоод байгаа, хоолн дургу байгаа нь насны хүмүүсийг ерөөдөө маш их муу сүнсөд оролдоод гэрт нь хүртэл муу сүнс үүрэлцсэн байгаад багш нь ерхий анзаардаг учраас айлаар орж чадахгүй байгаа учраас өнөөдрийн монголчууд бас галаа манж, галаа харж, галтайгаа илүүх ойрхон байх хэрээр та нарын сүнслэг төвшин сэргэж, бэлгийн нүд чинь нээгдэж өнөөдөр бүгдээр оюунлаг монголчууд болоход биеийн бэлдэж, зүрхийн бэлдэж, өргөн бэлдэж сайхан байх хэрэгтэй. Сайхан цаг ирж байгаа учраас бид нар бас мууг ерөөсө бодож болохгүй. Ер нь амьдрал чинь сайнтай муутай хорвоод бид нар муугийн зүгээр л өнгөрөө тэрэнд нэг ач холбогдол өгөөл тэрийг нэг бодоол тэрэнд нэг ингээд нэг гунаад айгаад ах юм биш. Зүгээр л маргааш гоё өдрийн маргааш сайхан өдрийг сайхныг гоё өдрийг дандаа гоё бодлоор гоё сэтгэлээр ухтах тусам аанда таны дотоод сэтгэл аанда таны доторх мэдрэмж, доторх хөвгдөл бүх юм аанда өөрөө сэрнэ. Та өөрийгөө өөрөө л хурцлана, өөрөө л аварна, өөртөө та үнэн, өөртөө хайртай, өөртөө итгэлтэй л байх юм бол бэлгийн багшгаа болоход ерөнхийдөө ойрхон байгаа та нар. Тийм учраас өөртөө итгэж салхуурлгүй хичээ. Өөр юм байхгүй багш тэгжил захий. Тэгээ бүгдээрээ хамтдаа шүү гэдгийг хэлээ. Тэгээ багш нь маргааш 12 цагт та нарыг өрөөндөө завтаа хүмүүс нь ирнэс багш нь та нартаа бүсгүйчүүдтэй ирчүүд ч хийж болно. Өөрсдөө хүн болон 2-3 асуулттай ирээрээ. Өнөөдрийн ярьсан сэдвээр бас тодруулж асууж болно. Та нартаа маргааш би 12 цагт уулзаж ярих юм байна. За та нартаа маш их баярлалаа. Сайхан амраараа Монгол гэдгээ оройн дэд гэдгээ мартаж болохгүй зүйдээ манж үгдээцтэй үргэлж хайртай үргэлж та нараараа бахархаж байна. Та нартай итгэдэг шүү гэж орой болгон үргэлж дотроо бодлороо хэлж унтжээ. Унтах хэрээр та нарыг хайрладаг. Унтах хэрээр таныг шүтдэг. Унтах хэрээр
танд илүү итгэж ирдэг. Итгэлийн та үгээрээ татаад байгаа учраас зүүдэнд ирэхт нь хамгийн гоё сайхан тайван өгтөж, үргэлж баярлуулж, хүндэлж, гоё өгтөж, гоё явуулаарай. Тэгээ дотроосоо сэрж, дотроосоо ухаарч, хүн дотроосоо л бүх юмыг өөрийгөө л уудалж, өөртөө л илүү ажиллах цаг ирсэн учраас хичээгээрээ та нартай багш нь илүү найдаж байна. За тэгээ маш их баярлалаа. Өнөөдөр маш гоё чухал лекц боллоо. Та нартай маш их баярлалаа. Оройн дэд болохын тулд нийт монголчуудаа битгий амьдрал гутар, битгий өнөөдрөөр амьдрал, маргааш гэж олон өдөр ирнэ. Цаг хугацаа урт, амьдралын нас гэж урт. Тэр болгонд бид нар гундаж гутарч болохгүй. Өдөр болгон орой нар жарахаас өмнө бүх муу юм хаяад нар жарахсаа дараа маш их өөрчлөлт гүйж маргаашийн гоёг бод. Маргааш тэгэл болоо хүн нарнаар илэх уучлалт гүйж, нарнаар илэх биенээ өршөөж, нарнаар илэх бүх юмыг цайруулдаг нар өөрөө тийм гоё. Тийм учраас орой унтахтаа харин маргаашийн амжилт бүтээл, маргаашийн гоё юмыг илэх өөртөө дуудан бод. Дуудан хүлээ. Дандаа өөртөө итгэлтэй, сэтгэл дүүрэн, бэлэг оюун дүүрэн амьдрий хэдүүлээ. За баярлалаа та нартай. Маш их баярлалаа. Сайхан унтаж амраараа. Баярлалаа та. Багш нь итгэж байгаа шүү та нартай. Баярлалаа.